За сайн байна уу? Ярьслах хаяагүй бас нэлээдгүй удсан байна. Та бүхэн сайхан наадсан уу? За тэгэхээр миний хувьд гэх юм бол хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээ уулзалтын цагууд бол нэлээ их хэмжээгээр авч байгаа учраас бол ярьслах болон контентууд дээр бол байнга бол орох боломжгүй байгаа. За тэгэхээр энэ удаагийн ярьслахын дээр бол идраа захирлын ерөөхдөө амьдралын хэв маяг, үзэл бодол тийм ээ. За шинэ номны талаар, санхүүгийн талаар за тэгээ автоматтай аппликейшн буюу манай үндсэн гол хөрөнгө оруулалтын үйлчилгээний талаар бол ярилцсан. За цаг гарны бичлэг болсон байна. Нэлийн урт яригдсан бичлэг гэсэн. За тэгэхээр энэ одоо бичлгүүдээ бид нар хуваагаад тавьсан байгаа учраас та бүхэнд маань илүү нушгуугаар тусдаа салгаж үзхийг хичээгээрэй. За тэгээд бичлэгээ магадгүй та хэдэрхий удаан ярьж байгаа секундыг хурцгаад үзэж болох шүү. За ингээд та бүхэн маань бүтэн бичлэгээ тоглоом суугаад үзээрэй. За сайхан наадсан захирлаа. Сайхан. За Орд автоматтай аппликейшн дээр ерөөсөө хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэлүүд ерөөсөө орж ирээгүй байгаа. Сувг дээр. Тий, сувг дээр. Одоо манай пэйж хуудсан дээр гэсэн. Тэгэхээр автоматагийн эргэн тойронд яг юу болох гэж байна, ямар хүлээлттэй байна, энэ талаар бас цогцох нь дурдаад явна. За тэгээ ерөнхийдөө нэг баг зэргийн хов базнаа гэж ойлгож болно. За та энэ жил болгон явчаад ирлээ. Нутагтай. Тий, хөрвүүлж ирсэн байгаа. Хангал сум сурт уулны дэргэд бас газар дээр нэг хэд өнгөрөөд авсан. Та хэдэн удаа хөрвүүлсэн бэ? 7. Яагаад 7 гэж? Мэдгүй. Гой тоо санагтаад. Аа. 5 жоохон бага, 9 илүү их, дэндүү их тэгээд яг 7 яг болж исэн. Аа. За тэгэхээр автоматагийн хүлээлт ерөө юутэй байна. Одоо бид нар нэг School Community, Paperstone гэдэг айгүй олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд бол гарч байна. Тэгэхээр автоматагийн харилцагч нар маань за яагаад энэ хувьцаанууд одоо авлаа, ийм ашиг хийчлээ гэд айгүй олон асуултууд бол гарч байгаа. Тэгэхээр автоматагийн яг харилцагч нар хүлээлт ихтэй бас магадгүй баг зэргийн жоохон гомдол ихтэй байгаа болоо гэж бол харагдаад байна. Таны бодлоор? Шинэ автоматагийн аппликейшн одоо гарч байгаа. Ер нь бол App Store Automata One гэсэн гарцсан. Гэхдээ санхүүгийн зохицуулах орооноос яг зөвшөөрлөө одоох нь аваагүй байгаа. Энэ сарын сүүлээр нэг хурлуу орно. Санхүүгийн зохицуулах ороо ерөөхдөө 7 хоногт нэг удаа хуралддаг. Хаяа хуралдаг, хаяа хуралдгүй, хаяа хаашлагддаг гэх мэтчлэн за тэгээ тэр хурлуу ороод тэгээ бүх юм жинтан болчих юм бол шинэ автоматагийн аппликейшн ерөөхдөө зөвшөөрлөө авчин гэсэн үг. Тэгээ тэрний давуу тал нь юу юм бэ гэвэл ер нь бол багц маань тэр school community-га илүү төстэй явна гэсэн үг. Одоо автоматагийн аппликейшны сул тал бас давуу тал нь яг юу юм бэ гэх юм бол хүн болгоны нэр дээр данс үүсэж байгаа. Одоо хаан банкны данстай яг адилхан үнэт цаасны данс үүсэж байгаа. За тэгээ тэн дээр ерөөхдөө үнэт цаасны компани дээр одоо жишээлбэл хаан банк чиний данс руу ороод дуртай ингээ гүйлгээ шилжүүлэг ерөөсөө хийж болохгүй. Яг гэх юм бол захиран зарцуулга ирэх чамдаар байгаа. Чи юу гэж болох юм бэ гэх юм бол захиалгад гүйлгээ үлдээлж болно. Гэхдээ үнэт цаасны данс дээр заавалчгүй эзэн өөрөө арилжаа юм уу гүйлгээ хийх ёстой болохоор автомата дээр нэг түгээмэл асуудал нь юу юм бэ гэх юм бол багцын сольждаг заяа. Шинэ зөвлөгөө оруулдаг. За энэ хувьцаануудыг зараад энийг аваарай. Бондо дээшлүүлээ, бондо багасхыг гэх мэтчлэн. Тэгээд манай олон мянган харилцагчийн дунд зарим нь аппликейшн нэг тогтмол ерөөхдөө хардггүй. Тэгээ юу болдго юм бэ гэх юм бол за нэг 6,000 хүн байлаа гэж бодоход нэг 5,000 тэр арилжаануудыг хийчдэг. Үлдсэн 1,000 байхгүй мартдаг. Эсвэл тэгэл дараа нөгөө арилжааны хугацаа ингээд дуусныхан дараа хөө энэ юу болоод байгаа юм бэ? Яагаад миний багт зөрөөд байгаа юм бэ гэсэн юм асуудал байгаа. Тэгээ автомата үүсгэн байгуулагдсанаас хойш одоо ойролцооныг 7 удаа багцын сольсон. Одоо нөгөө жоохон өөрчлөлт хийсэн. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол маш олон тий төрцөн хүмүүс одоо үлдчихэж байгаа гэсэн үг. Тэд нэр ингээ хугацаанда тэр юунуудыг хийгээгүй, арилжаанууд хийгээгүй, одоо аппликейшнээр notification явуулж байгаа, имэйл явуулж байгаа, YouTube дээрээ, Instagram дээрээ, Facebook page дээрээ notification явуулж байгаа хэрнээ үргэлж зарим хүмүүс тэр арилжаануудыг хийдэггүй. Тэгээд ер нь бол одоо манай автомат дээр маш олон хүмүүс хуучирцсан багцаар ингээ явж байгаа. За тэгээд багцыг олон дахин одоо 7 хоног болгоны арилжаа ингээ оруулах юм бол яваанда юу болох юм бэ гэх юм бол 7 хоногт нэг арилжаа гэдэг чинь жилийн ойролцоо нэг 50 орчим арилжаа явна гэсэн үг. Тэгээд эцсийн эцтэй баг тэгээ 2 жил явах юм бол нэг 200 300 өөр багцтай хүмүүс болоод ирнэ гэсэн үг. За тэгээд цаанаа бүртгэл тэгээд тэр 100 гаруй багц дээрээ үнслээд бас дахиад гүйлгээнүүдийг ингээ шивэх ёстой, бүртгэл шимтгэлийн тооцоолол гэх мэт. Тэгэл заваарсан болдог байхгүй. Тийм учраас ер нь бол автомата дээр урт хугацааны батны хөрөнгө оруулалтуудыг ингээ оруулдаг.
Нэг хэлбэлцдэггүй тогтмол ерөөдөө трендээр ингээ өсөө явж байгаа тийм макрогаараа ингээд өсөө явдаг юмнуудыг оруулцдаг. Тийм учраас ер нь бол автоматикийн багцыг олон дахин солихгүй байх юм бол миний хувьд бол тэгээд хэрэглэгчийн хувьд бол бас амар. Гэхдээ энэс юу үсэж байна гэх юм бол энэ богино хугацааны тоглолтууд хийх боломжгүй. За шинэ автомат аппликейшн ерөнхийдөө одоо хурлаараа ингээ гараад явчих юм бол юу болох юм бэ гэх юм бол нөгөө захиран зарцуулах эрх нь биднэрт итгэмжлэл өгнө гэсэн үг. Тэгээд энүүгээрээ дамжуулаад бид нэр ингээ зүгээр хүснээр юм ерөөсөө хийн гэсэн юм байхгүй. Ер нь custodian банк гэсэн юм байгаа. Одоо ч гэсэн автомата дээр custodian банк харилцагчийн хөрөнгийг бас ингээ хамгаалж байгаа хэнж байгаа. Тэгээд бид нар ерөөхдөө санхүүгийн зохицуулах хорооны хяналтын доор өнөөдөр ч гэсэн тэгээд custodian банкны хяналт хамгаалтын доор тэгээд ер нь бол нөгөө яг дүрмийнхаа дагуу өөрийнхөө зарласан харилцагчтай хуваалцсан тэгээд харилцагч төр шинэ аппликейшн үүсгээд тэн дээр шинэ данс мас нэгээд гар үсэг зураа тийм бүх товчнуудыг ингээд зөвшөөрлүүдийг өгөх юм бол яг ерөөхдөө анх зарласан дүрмийн дагуу ерөөхдөө зүгээр хувьцаа аав хувьцаа зарна тийм энүүгээрээ явчин за тэгээд ямар давуу тал үүсэж байгаа юм бэ гэх юм бол илүү хурдан илүү олон дахин хөрөнгө олтууд хийж болно, хөрөнгүүдээ зарч болно, арилжаа илүү идэвхтэй хийж болно. Тэгээд харилцагчид ер нь бол зүгээр багц солилцсон шүү, солигдох гэж байгаа шүү гэсэн мэдээлэл ирнэ. Гэхдээ заавалчгүй зөвшөөрлийг авах хэрэггүй. Яагаад гэх юм бол анханасаа окей, идрата чи мэрэгжлийн хүн болохоор, чи туршлагатай болохоор тэ энэ арилжаануудыг чи хийгээрэй. Гэхдээ дандаа эрсдэл багтай юм руу оруулаарэ. Тэгэл custodian банк бас ингээ хяндаг тий. Тэгэл ийм одоо өөрчлөлт орж ирэн тэгээд автоматагийн дундаж өгөөж бас ерөөхдөө энүүгээр дамжуулаад өсөх магадлалтай. Тий. За би энэ дээр бас нэг тайлбар өгье гэж бодож байна. За 75-тай дугаар руу харилцагч нар орж ирээд хөрөнгө оруулалтын зөвлөгөө бол авж байгаа. За би тэр ч гэсэн уулзалтууд бол авагдаж байна. Тэгэхээр яг нөгөө яг фронт дээр ажиллаж байгаа хүний хувьд бол яг юу зөвлөхөө гэхээр нэгт сая түрүүн хэлсэнчлэн багцын зөвлөгөө ороод ирлээ хэтэр зөвлөгөөг та даах гасаар байтал тухайн зарах гээд байгаа хувьцаа маань унцдаг. Эсвэл өсдөг. Тий. Тэгэхээр нөгөө хөрөнгөний зах зээл дээр боёо яг одоо бидний хийж байгаа гол зүйл маань гадаад хувьцаанаас ашиг хийж байгаа. Тэгсэн мэт хурдан хугацааны шийдвэр гаргалтууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө хугацаагаа амжихгүй байдаг, харахгүй байдаг энэс болоод ашиг алдагдал ундаг ч юм уу. За тэгээ багцын зөвлөгөө хэд дахин ойрхон давтамжтай ороод ирэхээр энэ харилцагч нарт маш их гомдлог дагуулж идэг. За би нэг 10 сая төгрөг хийчлээ. 10 сая маань яг юу болоод байгаа, яг яасан бэ? За хөрөнгийнхөө хулгай мэдээлэл авч гэдэг юм уу? Маш олон асуулт хариултууд бол ингээ орж ирдэг. За энэний талаар бол мэдээлэл өгдөг. Тэгэхээр энийг бол бид нар сүүлийн баг 2 жилийн хугацаанд бол хийгдсэн байгаа автоматагийн дараагийн version 2 гарч ирэх гээд байна. Тэгэхээр энэ талаар бол мэдээлэлээ бас цохос дурдъя гэж бол бодож байна. Тэгэхээр үргэлжлүүлээд дахиад дараагийн асуулт. За таны контентууд бол одоо өдөрт за миний харж байгаачлан баг хамгийн дээдэлдээ 3, заримдаа 2, заримдаа бүр 4 удаагийн дэлхийн эдийн засаг за санхүү одоо богино хугацааны шийдвэр гаргалтуудын талаар тийм ээ мэдээлэлүүд бол маш их сайн орж иж байна. Тэгэхээр энэ дээр бол харилцагч нар буюу үзэж байгаа хүмүүс маань магадгүй улаан фанатууд маань асууж байгаа байхгүй юу? За идрат гэдэг хүн яг өдөрт яг яаж ингэж хэмжүүлээд байна? Ийм олон бичлэгүүдийг оруулж ирж байна. За мөн маш сайн аав, маш сайн одоо удирдагч гэдэг юм уу. Айгүй олон гоё талархалтай мэдээллүүд бол орж ирж байгаа. Тэгэхээр таны яг өдөр тутмын хийж байгаа зүйлс ер нь яаж ямар дадалтай яваад байна? Яг нөгөө зүгээр миний контентуудыг харж байгаа шүү дээ. Тэгээ миний хүссэн юмыг би дан одоо миний үзүүлмээр байгаа юмыг үзүүлж байгаа шүү дээ. Тэгээ муухай юмаа үзүүлж яах юм тийм ээ ингээд. За guys өнөөдөр шаардж гин тийм учраас ганцхан контент орж ийн морж ийн гэж бас ярих хэрэггүй нэг шаарддаггүй шүү гээс тийм зүгээр ингээд жишээ авсан шүү. Тэр видео контент хийдэг нь ерөөхдөө нэг хэцүү юм миний хувьд бол ерөөсөн биш ээ. Дуртай ажилласаа илүү зүгээр өдөр болгон би юм уншдаг, юм судалдаг. Тэгээд уншихынхаа дундуур сонирхолтой юмнууд гарч ирдэг. Хамгийн гол нь геополитик дээрээ ерөөхдөө Украинд юу болж байгаа юм бэ, Иранд юу болж байгаа юм бэ, Америкт юу болж байгаа юм бэ, Хятадд юу болж байгаа юм бэ, Японд дэлхийн одоо товарын зах зээл, commodities market, алт мөнгө, тэ зэс, нүүрс тэр зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Жишээлбэл өнгөрсөн 2-7 оны хугацаанд Европын нүүрс лобби өөрөө нэлээх хөрөнгө олт хийсэн бараг нэг $260,000 нүүрсний хөрөнгө олт хийсэн. Гэрээгээр одоо нөгөө хөрөнгөний зах зээл дээр тэгээ яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол одоо ер нь бол нөгөө жишээлбэл газны үн өсөх гэдэг Европ тэг яг гэх юм бол Германы газны агуулга хоосон одоо 40%
яг өнөөдөр бол өвлийн өмнөх бэлтгэл доор хаяж нэг 60-65 та байх ёстой. Энэ өвөл юм уу дахиад газны тасралт орж ирэх юм бол нийлүүлэлттэй ингээд гих мэдчлэн. Тэгэхээр одоо өмнө бол германчууд Оросоос айгүй хямдхан хязгааргүй тултал нь хангалттай газ авч чаддаг байсан юм бол тэр пайплайна газын хоолойгоо зогсооцсон. Тэгээд ерөөхдөө Оросын Ямал бомбт буюу тэр газраас шингэн газыг авч байгаа. Амар тэнэг жишээлбэл эхлээд тэр газыг олборлно, савн дотор хийн хасах 158 градус руу хүргэн нэг нүсэр том усан онгоц руу шахан. За тэр усан онгоц ингээд зүүн Голланд руу явна. Голландд дахиад тэр хасах 150 градустай хүйтэн газыг буцаагаад халаан тэр халаах процесс өөрөө газаараа халаадаг тийм учраас нөгөө тээвэрлсэн газны 2-3%-ийг ерөөхдөө халаалтын төлш болгодог. Тэгээд дундуур нь бас жоохон хий алддаг. За тэгээд энэ дундаа өртөг өндөртэй. За тэгээд тэр ингээ буцаагаад халаан тэгээд халаасан газа иш тишээ зөөн гих мэд чинь амар өртөг өндөртэй. Тэгээд Ямалаас одоо жишээлбэл жилийн эц хүртэл ингээд амар тэнэг заяа. Оросын газын хоолоогоор тээвэрлэгдэж байгаа газыг европчууд хоригдсон. Хамгийн хямдхан, супер хямдхан. Одоо жишээлбэл $300 гэж хэлчихье заяа. Нэг том хангамжийн гэрээ. Нэг чинь $300. Одоо яаж ийна гэх юм бол Америкаас бас авч байгаа. Гэхдээ Америкийн тэр газ харьцуулаа үзэх юм бол $1100 үнэтэй. 4 дахин. Гэх мэт чинь. За ийм юмыг хараад тэгээд дундуур тэгээд энэ жилийн эцтэй бас Оросын шингэрүүлс тэгээд бүр тэнэг нь Оросын үнэтэй шингэрүүлсэн газыг авч байгаа. Хямдхан хоолойны газыг авахгүй байгаа. Бас амар тэнэг заяа. Дэлгүүр рүү ороод заавчгүй үнэтэйг нь одоо авч байгаа. Тэгээд энэ жилийн эцэст ерөөхдөө тэр бүх Оросын газыг ингээ хорж байгаа. Гэхдээ Герман улс одоо дангаараа Ямалын бүх газыг авч байгаа. Гэхдээ ингээ олон нийтийн урд те ингээд Friedrich Merz von der Leyen Оросын газ авахгүй махгүй болимол. Гэхдээ одоо Ямал энэ жилдээ ерөөхдөө олборлсон тээвэрлсэн газ бүгдээрээ тэр чигтээ Европ руу явсан. Жишээлбэл яг ийм ингээ судалдаг юм. Тэг ингээл за окей ингээ жилийн эцэстээ тэр шингэрүүлсэн газыг бас Оросоос авах болчих юм бол хаанаас авах юм бэ? Окей. Тэг Катар ерөөхдөө force majeure ерөөхдөө онцгой байдал зарласан өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Катарын газ ерөөсөө гараагүй заяа. Тэгээд бас Иранчууд 2 том терминалын бөмбөгдсөн. Тэгээд Катарын дэд бүтц ерөөхдөө ойролцоогны 23-24% нь угаасаа эвдэрсэн, ажиллахгүй. Засвар хийхэд 5 жил хэрэгтэй. Тэр тоног төхөөрөмж зүгээр ингээ ангуулах дотор байдаггүй ингээд тусдаа захиалгаараа ингээ үйлдвэрлэдэг. Тэгээд тэр үйлдвэрлсэн тоног төхөөрөмжийг хийн өсгөрдөг юм бэ гэх юм бол амар өндөр цалинтай мэрэгжлийн хүмүүс. Тэгээд тэд нар хаана байдаг юм бэ гэх юм бол Австралид байдаг, Голландд байдаг, Англид байдаг байсан. Одоо тэд нар ингээ тэрийг мартаж байгаа яваад гэх юм бол дуракууд өөрөө нефтэ газа олборлохоо болоод хүний нууц ингээ тарцсан. Бас Америкч. Гэхдээ тэд нар өмнө сайхан Катар юм уу Дубайд аюулгүй сайхан орчинд амьдардаг байсан бол одоо тэнд пуужин бөмбөг ингээ явж байгаа. Тийм учраас орчин бас өөрчлөгдсөн. Тийм учраас тэнд зүгээр үйл ажиллагаа ингээ явж чадахгүй. За иймэрхүү мэдээлүүд ингээ шингээгээл ингээ бодоол ингээд түгээл явдаг байхгүй өдөр болгон. За тэгээд миний ингээд тэр мэдээлүүдийг ингээд би ингээд аятайхан сонирхолтой мэдээл хараад үзэх юм бол би шууд скриншот хийчихдэг юм. Тэгээд надад юу байгаа юм бэ гэх юм бол миний скриншотуудыг ингээд цэгцэлдэг миний компьютер дээр нэг хэмэл байхаан байгаа. Би зүгээр ингээд скриншот тий хадгалаад тэгээ миний AI юу хийдэг юм бэ гэх юм бол ингээд сэдвэрээ ингээд янзлцдаг. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол контент үйлдвэрлэхээс өмнө би AI-тэй хэлдэг. За окей энэ ерөөхдөө сэдвэр нь англи дараа руу оруул. Тэгээд нөгөө миний бүх өмнөх контентууд ингээ YouTube-оор скриптуудын одоо миний яриа биш заа. Яриагийн ерөөхдөө ингээ хуулж аваад англи хэлээр орчуулад тэгээд ерөөхдөө миний яриаг сурцсан байгаа миний дарааллыг сурцсан байгаа миний жокуудыг бас ингээ сонссон гэх мэт шин. Одоо химэл байхаа надаа ерөөхдөө ингээ за ийм энэ мэдээлүүдийг ийм дараалалаараа оруулчих юм бол ингээ ярьж болох юм байна. Өмнөх контентуудаар ингэж дуусч ирсэн наа. Тэгэл надаа юу гараад ирж байгаа юм бэ гэх юм бол нэг ярианы скрипт гараад ирсэн. Би тэр хайлтныг харчаад тэгээд зурнууд ингээд байх юм бол нөгөө слайд руу оруулаад тэгэл би бас дарааллыг өөрчлөг. За тэгээд скриптийг хайчдаг. Зүгээр окей болж байна. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол окей ингээ камер руу хараад тэгэл ингээл ярьдаг байхгүй. Тэгэл нөх амар тэр скриптийн дагуу нөх явахгүй. Тэгээд би яадаг юм бэ гэх юм бол дундуур маазардаг, жоохон жоок хэлдэг ингээд ер нь бол энэ бас entertainment шүү дээ. Тэгээд сүүлийн үед Равтанбет 2-ын яриа тий одоо яг энэ сетап дээр Равтанбет 2-ын яриа нөгөө хүмүүс ягаад гомдоод байдаг юм бэ гэх юм бол тэр миний давсалдаг миний ингээд тий ингээд маазардаг юм ерөөдөө тэнд нэг байхгүй.
Яг гэх юм бол тэр шиг зүгээр ингээ мэдээллийн уурхаа мэтэр одоо миний өнгөрсөн 10 жилийн хугацаанд цуглуулсан янз бүрийн мэдлэгийг ингээд равдан ингээд юу вэ гэж ингээд царайлж байгаа юм чинь би ингээд тайлбарладаг байхгүй. Тэргээр ингээд явчихна. Тэгээ миний хувьд бол угаасаа яатсан байгаа юм бэ гэх юм бол өдөр тутмын тэр судалгааны ажил би угаасаа хийх дуртай. Угаасаа миний үндсэн сонирхол. Тэр дундаад би зүгээр ингээд мэдээллүүдийг аваагаал байдаг. Тэгэл тэндээсээ угаас миний контент гарч байхгүй. Тэгээ хаяа яг хуу еврейчүүдийн тухай нэг фаны юм гараад ирдэг. Хаяа нөгөө энэтхэг хүн ингээд тий бохор хоол моол хийж байгаа. Тэр гараад ирдэг. Тэгэл тэрийг би бас ингээд цуглуулчдаг. Эсвэл фаны эсвэл бүр ингээд хот сэдв гараад ирэх юм бол угаасаа миний сошиал медиа гэх мэт чинь фид дээр гараад ирдэг учраас тэрийг бас ингээд хаяа оруулцдаг. Тэгэл тэр ингээд ярьдаг. Тэгээд нэмээд үргэлж ерөөхдөө тэр нийгэм улс маань яаж энэ олон улсын харилцаан дотор яагаад ингэж байгаа юм бэ? Өнгөрсөн жил жишээлбэл Чарли Киркийг алсан, буутсан тий. Энэ бол бас Америкийн улс төрийг нэлээд одоо өөрчилж байгаа. Бас Дональд Трампыг шоронд хийх гэж үзсэн. Одоо дараагийн сонгуул дээр юу болох юм бэ гэх юм бол ерөнхийлөгчийн сонгуулаараа чи ялагдах юм бол шорон орноо. Бөөнөр. Тийм учраас сонгуулийн үр дүн хамаагүй болчихно. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол магадгүй дараагийн сонгуул, магадгүй тэрний дараах сонгуул ерөөхдөө Ромын үе илүү шилжин. Одоо Сизер яасан бэ гэх юм бол Ромын републикийг байхгүй болгоцсон шүү дээ. Яг гэх юм бол Сизер зодгоо тайлах ёстой. Алтан тушаалын хугацаанд дууссан. Одоо ерөнхийлөгчийн хугацаанд дууссан. Тэгээд Сизерийг ингээд Ромл буцаагаад ирэх гэсэн байхгүй. Тэгээд амар тэнийг ингээд буцаагаад ирэх юм бол чамайг алнаа митинг юм. Тэгээд хөрөнгө мөрөнгөийг чинь хураан тэгээд хамтрагч мамтарч бүгдийн яан маань тэгэл яг дахиад ингээд миний мэдлэг одоо дахиад орж ийн заяа. Тэрний өмнө ойролцоо нэг 120 жилийн өмнө Мариус гэдэг нэг генерал байсан. Одоо Ромын үеийн цэргийн алба юу гэдэг байсан бэ гэх юм бол ард түмнөөсөө зүгээр хүмүүсийг ингээд богино хугацаагаар татдаг. Тэгээд дайн руу явъя. Дайн руу явдаг тэгээд буцаагаад ирдэг. Дараагийн тариалангийн улирлын үед буцаагаад ирсэн байх хэвээр. Тэгвэл ерөөхдөө нөгөө гэр бүл ар гэрийнхэн ингээд напорч байхгүй. Тэгээ энэс юу үүссэн бэ гэх юм бол нөгөө Ром томрох тусам нөгөө илүү хол явдаг, илүү их зам туулдаг. Тэгээл нөгөө цэрэгт татагдсан хүмүүс ингээд айгүй өндөр хохиролтой байдаг. За тэгэхэд Мариус яасан бэ гэх юм бол нөгөө мэрэгжлийн цэрэг гэсэн юм гаргаад ирсэн. Одоо нөгөө тариачууд гэхдээ одоо мэрэгжлийн цэргийн алба гэсэн юм байгаа. Одоо 20 30 жилийн карьер тий. Тэгээд тогтмол ингээд цал аав тэгээ 20 30 жил ингээд үүргээ биелүүлсэн юм бол тэтгэвэр аав, газар аав баа сайхан амьдрын. Тэгээ энүүгээрээ дамжуулаад бас нөгөө нийгэм дотроо ингээд дээшлэх боломжтой. Тэгээ энэс юу болсон бэ гэх юм бол жишээлбэл одоо энэ Америк дутж байгаа. Юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр консул буюу генералын доор цэргүүд улстай үнэнч биш, генералтай үнэнч. Окей. За тэгээд ийм систем үүсгэн байгуулсныхан дараа нөгөө тэр систем дотор байгаа тоглогч нар тэр дүрмийг ингээд шууд ойлгодог. Одоо жишээлбэл NBA хараад үзье заяа. Майкл Жорданы үеэр ингээд дундын зайнаас шиддэг байсан. Тэ? 3 оногийн зураас нэр гიშгсэн ч гэсэн ингээд шиддэг байсан. Тэгээд нөгөө хүмүүс 20 30 жилийн хугацаанд ингээд дүрмийг тоглох хэрэгтэй байна гэсэн чи одоо NBA юу болсон бэ гэх юм бол зүгээр 3 оноогоосоо ингээ өөр юм байхгүй болсон. Нэг бол 3 оноо 3-ын зураасны цаана шидэн, нэг бол самбарын доор шидэн. Тэгээ амар сонин шидэл. Тэгээ жоохон уйдахтай болцсон байгаа хгүй. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол нөгөө тоглогч нар ингээ дүрмийг гадарлаад ингээ тоглолцоод байгаа. Тэгээд Ромд юу болсон бэ гэх юм бол окей генералууд ойлгоцсон байхгүй. Окей би ингээ байлтанд явах юм байна. Би ингээ айгүй олон боол цуглуулж хүмүүсийг зүгээр боол олгоцсон шүү дээ. За тэгээ дээрэм хийсэн, хулгай хийсэн амар их хөрөнгө мөнгө алт мөнгөтэй ингээ буцаагаад ирдэг. За тэгээ яадаг байсан бэ гэх юм бол цэргүүдтэй ингээ өвчдөг эсвэл амладаг. Тэгээд яасан бэ гэх юм бол тэр Ромын цэрэг байсан юм бол одоо Ромын цэрэг байхаа болоод тэр генералын цэрэг болцсон. Тэгээд Сизерийн цэргүүд тэрчтэй Сизерийн цэрэг байсан тий Помпеийн цэрэг тэрчтэй Помпеийн цэрэг байсан Красусын цэрэг тэрчтэй Красусын цэрэг байсан. За тэгээд юу болоод эхэлсэн бэ гэх юм бол иргэдийн дайн болоод ирсэн. Америкт яаж дуус магадaltaй юм бэ гэх юм бол мужаараа намаараа тэг Republican тэгээ хөдөөний хүмүүс, хотын хүмүүс тэгэл нэг 3-4 жилийн хугацаанд нэг ширүүхэн маш товчхон иргэдийн дайн болох магадaltaй. За тэгэхэд энэ дээрээ би бас ингээд юма бодоод сууж байгаа. Тэгэл хөрөнгө оолтын бодлого эндээс гарч ирдэг. За тэгээд энэ нөгөө энэ дээр яриад төслээ. Тэгэхээр нөгөө магадгүй таныг сонсож байгаа. Тийм ээ. Бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд маань нэг зүйлийг аюу сайн анзаарж байгаа. Тэр нь юу гэхээр хүн яг сонирхолтой байгаа сэдвээ судалдаг, анзаардаг, хардаг, тэрийгэ төлөвлөд. Тэгээ яг тэр мэдээллүүдээ ингээд шүүгээ авчдаг. За энэ бол айгүй олон мэрэгжил, айгүй олон бизнес төр бас харагдах байхаа. Энэ бол авштай чанар. Тэгэхээр яг яаж авч байгаа вэ гэдэг деталуудыг бас ярьж байгаа нь айгүй сонирхолтой санагдлаа.
Тэгээд ер нь үргэлж юуны араас явдаг юм бэ гэх юм бол нэг одоо нөгөө хөрөнгө оруулалтын юуны ертөнцийн convexity гэдэг нь заяа. Нөгөө tail event гэдэг нь одоо маргааш нэг хөвцөө дээшээ доошоо өсч магадгүй заяа. Гэхдээ тэндээсээ өгөөч нэг сүртэй авахгүй. Яг гэх юм бол маргааш юм уу нөгөөдөр хөвцөө дээшээ доошлох нь зүгээр 50 байхгүй. Тэгээд зөв таамаглч юм бол нэг жоохон эндээсээ жоохон ингээ хумслаад ашиг аавна. Гэхдээ хөрөнгө оруулалтын өгөөж ханаас гарч идэг байх юм бол нэг tail event заяа. S&P 500 дотор байгаа нэг 500 компани байгаа. S&P 500-ийн гол өнгөрсөн 70 жилийн хугацааны 97% өгөөж хэдэн компаниас гарсан гэж бодож байна. Эхний 5 дотор л явагдаж байгаа. Тэгээ нэг топ 5%-аас дийлэх өгөөж нь гарч ирдэг. Тэгээ тэр бол нөгөө tail event баггүй юу? Нөгөө 500-ийн ингээд тэр чиг нэг авчих юм бол нэг жилийн дундаж өгөөж нэг 8 9. Ихтэй дундуур нь тэр онцгой юмнууд ингээд түгээд аваад ингээд мэдэрч чадах юм бол ерөөхдөө шагнал нь маш өндөр. Тэгээд юу авж ийна гэх юм бол одоо нэг бүтэн амтан ингээд хараад үзэх юм бол tail event юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол толгой их бие нь ерөөсө хамаагүй сүүлний хамгийн эцсийн хэсэг ерөөхдөө хамаатай ягаад гэх юм бол тэр чигтээ ингээд айгүй том нөлөө үзүүлдэг болохоор тэгээд ер нь бол геополитик улс төр хөрөнгийн зах зээлийг баг бид нар одоо ингээд анзаарч тэр чигтээ шийддэг учраас ерөөхдөө юуны араас явдаг юм бэ гэх юм бол ингээд дандаа томоохон tail event-ний араас явдаг. За тэгээд tail event-ийг ерөөхдөө ингээд харах боломжтой одоо Европын холбоо нурах юм байна, евро унах юм байна. Тэгээд гол асуудал нь юу юм бэ гэх юм бол нөгөө тайминг гэсэн юм байна. За одоо жишээлбэл би чиний гэр бүлийн насаараа хоригдлсон 100 сая төгрөгийг ингээд евро буурах юм байна эсвэл унах юм байна гэсэн арилжаалуу ингээд хийчлээ. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол танаа гэр бүл хүлээдэг байхгүй. За эдрээ. Ягаад Европ нурааг байгаа юм бэ гэсэн одоо юм байгаа тий. Тэрийг бас ингээд яах ёстой. Тэгэл биднэрт бас нэг хөрөнгө оруулалтын сан хаалттай хөрөнгө оруулалтын сан байгаа. Тэгээд саяхан бас тэрний хувьцаа эзэмшний хурал болсон. Тэгэл яагаад гомдлол маш олон орж ирсэн байгаа. Яг өндөр түвшний гомдол яагаад гэх юм бол манай жилийн өгөөж одоо бараг 29%, доллараар 29% шүү. Тэгсэн хэрнээ хүмүүс гоншихын юм байна. Ядаргаатай. Гэтэ магадгүй гоншгоноод байгаа гол зүйл нь би энийг өөрөө ч гэсэн бас мэдэрсэн. Юу вэ гэхээр харилцагч ерөөсөө хадгаламж эсвэл бонд тэгс магадгүй сүүлийн үед бол бондын хөрөнгө оруулалт бол тухайн хүмүүсүүдэд бол нэлээд юм юутэй болгоод байна. Улиралдаа ч юм уу эсвэл хагас жилдээ хүүгээ орлого авчдаг. Жилийн өгөөж нь тогтмол. Яг бондоос өндөр өгөөж авах гад энэ дээр ороод ирдэг. Гэтэл энэс илүү давч чадахгүй шүү дээ. What the fuck гэж ингэж баг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр гол юм нь цаана нь долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Та жилийн хэдэн хувийн өгөөж авах нь чухал биш ээ. Гол нь ирээдүйн цаг дээр та мөнгө инфляцаас хамгаалж байгаа юу? Хэрэг хэмжээний хөрөнгө болгомоор байгаа юм бэ гэдэг дээр л амбицтай байгаа хүмүүсүүд нь орж иж байгаа. Тэгц маань бол VIP үйлчилгээ. Энэ одоо асуулттай холбоотой яриан дээр бас нэг хазаагаад асуухад за өдөр болгон ерөнхийдөө контентууд орж ирж байна. Тэгэхээр энэ контентууд дээр хүмүүсүүд маань одоо комент орж ирж байна. Бас сэтгэлээ хуваалцж байна. Тэгэхээр үзэж байгаа хүмүүсүүдийн хувьд дэлхийн эдийн засаг, дайн байлдаан, хувьцааны талаар мэдээлэл өгч байна. За тэгвэл хүмүүсийн одоо хандлага яаж өөрчлөгдөд байна? Магадгүй хөрөнгөний зах зээлийн өөрчлөлтийг ерөнхийдөө асуудалж үзсэн байгаа юу? Одоо ерөнхийдөө хүмүүсийн мэдлэг нэмэгдэж байгаа юу гэж ерөн харж байна. Чи ихлээр микрофоноо жоохон өөрлөгөө ирүүлж. Микрофоноо бараг сахал бол. За. Мэдгүй. Би нөгөө дагчтай нэг харьцдаггүй. Комментуудыг угаасаа уншдаггүй. Хүмүүстэй бас уулздаггүй. Яг гэх юм бол завгүй. Тийм учраас би яг нэг сайн мэдгүй. Тэгэхээр нэг өөрчлөгдөхгүй баха. Зүгээр мэдээж тодорхой хувь хэмжээгээр бол ерөөхдөө өөрчлөлтүүд бол явагдаж байгаа. Тийм үү. Тэгс маа гадаад хувьцаан дээр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргалтууд ихсэж байна. Тэгээд хаана нэрсэл нь байгаа юм, хаана нөгөөж явагдаж идэгин хөрөнгөө яаж хуваарлах вэ гэдэг зүйлийг бол бүр илүү эрт. Наснаасаа илүү эрт. Магадгүй 16-7 цагаас эхлүүлээ шийдвэр гаргалтууд бол хийгдэж явж байгаа. Энийг бол юун дээрээс харж байна гэхээр School Committee замун давхар Paperstone дээр бол харагдаад. School Committee жоохон өөр шүү те. Тэр хүмүүс жигнээс сар болгоо надад шимтгэл төлж байгаа. Тэднэртэй би бол байн харьцаж байгаа, ингээд харж байгаа, хинж байгаа. Тэгээд ер нь бол нэг 700-аас 800 хүн тэг ингээд хөрөнгөний зах зээл өсөө явахаараа ингээд 900 хүрдэг. Тэгээд жоохон ингээд намнаад ирэх юм бол эдрээ хотлаа гэл. Гэхдээ тэнд одоо яг нэг тогтмол нэг 500 хүн байгаах одоо нэг 3 юм уу 6 сараас дээш ерөнхийдөө тэнд байгаа. Ихэвч хүмүүс нь зүгээр чимээгүй
Тэг юу ч хилдэггүй ингээ явдаг. Тэгээд зарим хүмүүс нь хаяа эдрээ баярлаа. Энэ жилдээ тэг би лагерын байшнаа барьсан. Энэ жил 30-40% өгөөчтэй байлаа. Хагас жилийн дотор инглээ. Зарим хүмүүс бүр шуналдаад энэ жил жишээлбэл нэг 97% хагас жилийн дотор өгөөчтэй сууж байгаа байхгүй. Тэгэл би за айтаахан байгаараа 97%-аар ингээд шуналдаа явах юм бол чи өөрийнхөө алах шүү. Тэг тэр хүмүүс ерөөхдөө яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө хүний сүүдрийн доор салхины хамгаалалт асар дотор ингээ ургаа явж байгаа гэх юм да. Шүхрийн доор. Шүхрийн доор тийм. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээлийн хамгийн хэцүү юмыг би хийгээд өгч байгаа. Хизээ авах уу, хизээ зарах уу. Тэгээд за идрээ сандрахгүй байгаа юм чинь гайгүй хэлгүй дээ. Тэгээд хувьцаа буураад авдаг. За ингээ идрээ одоо буурж байгаа хувьцаа авж байгаа юм чинь гайгүй хэлгүй дээ. Ингээд тэгэл ингээд багаар ингээд дагсаар агаад окей зүв байна. Тэгээ хаяа яг ингээ өөрөө тусдаа яваад үздэг. Тэгээд ерөөхдөө айгүй олон энэ амархан юм биш гэл те. Тэгээд би даасан ингээ яваад үздэг. За тэгээд яад юм бэ гэх юм бол унцсан хүүхд над дээр ингээ аваа зүв биш мэ уудлаарай гэл ингээл тэгээ буцаагаад ирдэг. Тэгэл за одоо ингээ өнөөдрөөс хойш багшаа ингээ өнөөч магнаа гэл тийм тангар өргөсөн пост сартны 3-4-д орж ирдэг айгүй хөвчлөлтэй. Тэр хүмүүс хөвчөж байгаа. Тэгээ яг миний контентыг жигнэсээ нөгөө мэдлэгийн талаас ингээ үзэж байгаа юм бол нэлээ их геополитикийн мэдлэг дамжиж байгаа хаа. Тэгээд хэдүүлээ хамт Путин нөхөө ол шүү. Яа тэгээд нөгөө яг арт хүмүүс жоохон зарим нь амар тэнэг юм байна би улам мэдрээд байгаа. Тэгтээ яг окей. Сая түрүүний яран дээрээс School Community болон Pepperstone гэсэн хоёр яриа явагдаж байна. За Pepperstone бол сүүлийн за миний мэдээгээр бол нэг 10-14 хоног л болж байна. За тэгэхээр School Community Pepperstone хоёрын хоорондын ялгааг та нэг 2 хувилбарт багтаагаад нэг хэлээд өгөөч. 2 хувилбар шүү. Чадахгүй. За. Чадахгүй. School Community тогтмол шимтгэлтэй. Одоо би $34 болгоцсон байгаа. Бүтэн сая өдөр хүртэл амжуулаад. Сар бүр. Тэ сар бүр. Тэ зарим хүмүүс нэг $34 төлчээд дахиад миний картнаас татсан байх юм ахын гэж яадаг юм. Тэгээ тийм учраас жилээр ингээ үржүүлэх юм бол $300-400 жил болгон гарч байгаа. За $500 юм бол хөрөнгө олт хийгээд сар болгон $40 шимтгэл төлнө гэх юм бол тэнэг хэрэггүй. Окей. Тийм учраас скул руу орох юм бол ойролцоо $10,000 доор хаяж $10,000 би тэгээд юу зөвлөх юм бэ $20,000 байвал зүгээр шүү. Тэгэх юм бол нэг 20% өгөөж оллоо. Тийм ээ $4,000. Тэгээ $4,000-аас $400 шимтгэл төлнө гэх юм бол асуудалгүй. Окей, нөлөө байхгүй. Тийм учраас $20,000. За тэгээ ингээ надаа $20,000 байхгүй юм бол яах ёстой юм бэ? Тэгэл зүгээр хоримтлаа сур гэдэг хэлдэг байсан. За энэ дэр аймаг гоё point гарч иж байна. За яагаад гэхээр манай дээр харилцагч нар орж ирэнгүүт яг одоо гадаад хувьцаа амаар байна гэдэг байхгүй юу? За бонд сонирхгүй байна. Гадаад хувьцаа авч сурмаар байна. Гэхдээ яг ямар хувьцаа авах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол за одоо яг энэ асуултын хариулт одоо орж ирэх гэж байна. Хэрвээ та сар болгон $40 одоо бол $34 болчихсон байгаа. School Community дээр орж чадахгүй байгаа бол Pepperstone. За. Яг номер 1 ер нь бол хуримтлал үүсгэж чаддаг байх ёстой номер 1. Тэрийг чадах юм бол Pepperstone ч хэрэггүй, School ч хэрэггүй. Автоматаж хэрэггүй. Юу ч хэрэггүй. Хадгаламжлуу тогтмол мөнгө ингээд хийгээд сураагүй юм бол чи эзэж баян болохгүй. За ингээд $10,000 хийгээл нэг нуглаад чи угаасаа үрчнэ. Тэгээ тэр худалдаж авсан юм нэг 2-3 жилийн дотор илэгдээд байхгүй. Тэгээ чи яг адилхан хэвээрээ. Чиний амьдралыг ерөөсөө өөрчлөхгүй. Тэгээд хувьцаалал хөрөнгө олт хийх чадвар байсан зүгээрөө эсвэл зүгээр хуримтлалын дадал зуршилтай юм бөхөл хамгийн үндсэнтэй энэ хуримтлалын дадал зуршил. Тэгээ ингээ тэгэл ингээл банк зөвхөн 12% өгөөж өгж байгаа болохоор би хамаг мөнгө өрөө явдаг юм аа. Тий, үрчтэй хүмүүс байдаг тийм. Тийм хүн надлуу тэр хүний яриа надад ямар сонсогддог юм бэ? Эсвэл ингээ өмбөө мал шиг сонсогдож байгаа байхгүй. За тэгээ тийм хүмүүс зүгээр насаараа хөдөлмөрлөн, хураг оншуулна. Тэгээ тэтгүүртэй улсын тэтгүүрээр амьдрна. Тэгээ баяр хөөргий тэгж яваарай. Тэгээд ер нь бол шал цоорхоос ав гэсэн үг байхгүй. Ерөөс ус тогтдгоо. Гэхдээ ингээд насаараа ингээд нуурыг мөрөөддөг. Тэгээд нэг жоохон бетон дүүрэн устай ирээд тэгээ 2 бетон болгочих юм бол хоёулаа цоорхоо юм бол ямар ч хэрэггүй. Одоо $10,000 $20,000 олгоод зарцуулаад тэнийг юм ингээд тансаглаараа үрчих юм бол тэгэл угаасаа нэмэргүй байхгүй. Тэгээд ер нь бол би ингээд байнга хоримтлуулж байгаа. Тэрэндээсээ ерөөсөө авдаггүй нуур болцсон далаа болоосаа тэгэх юм бол би хизээж усандаа санаа зовхгүй байхгүй. Зорилго нь бол тийм. Ийм зорилготой байх хэвээр.
номер 1 Мгм. тий. Тэгээ ийм чадвар байхгүй бол надад ирсэн ч хэрэггүй. Өөр компанид ирсэн ч хэрэггүй. Тэгээ хадгаламжаа ингээ үргэлж ингээ махлаал идээл суугаад байгаа юм бол хогчно. Тэгээ хизээч 1000 малчин болохгүй. Хурга идээл явал тий. За тэгээд сая скул ярьжсэн нөгөө доор хажны 10-20 мянган доллар. За тэгээд тэрнээс доош мөнгөтэй хүмүүс бас байгаа. Хувьцааг сонирхдаг. За тэднэрт ерөөхдөө номер 1 Pepperstone гэх мэт юм дээр ингээ бүртгэл явснаасаа зүгээр тогтмол мөнгө хийгээ сурчгаа. За гэхдээ тэгээ шийтсэн байгаа юм бол ойролцоогоор $1000 байлаа гэж бодъё. Одоо нэг 3 сая 3 сая 600 байлаа гэж бодъё. Окей. Тэгвэл шийтсэн юм бол тэр мөнгөндөө хүрэхгүй. Тэгээд сар болгон тогтмол тий нэг 300 мянга 400 мянга 500 мянга 100 мянга байсан ч хамаагүй ингээ нэмэл хийж чаддаг юм бол окей. Ороод ирээ. Одоо Pepperstone ялгаа юу юм бэ гэх юм бол сарын шимтгэл гэсэн юм байхгүй. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол 7 хоног болгон ерөөхдөө бидний хийж байгаа арилжаануудыг бид нэр бас хуваалцаж байгаа. Би өөрөө бас Pepperstone-д дансаа нээсэн. Манай багийн гишүүн Равдан бас дансаа нээсэн. Тэгээ манай бас багийн гишүүн Пуна бас дансаа нээсэн. Тэгээд гуруула яг ерөөхдөө $1000 орж $1000 байвал ороод ирээрээ гэсэн өрөө өгтөө болохоор миний Pepperstone багц дотор бас $1000 байгаа, Равдангийн данс дотор бас $1000 байгаа, Пунагийн данс дотор бас $1000 байгаа. Тэгээ бид нар ямар тангар үрсэн бэ гэх юм бол манай хоёр залуу сар болгон $200-аас $300 нэмээд байя. Окей. Тэгээд ер нь бол бид нар тэр $1000-аас эхэлсэн сар болгон мөнгө нэмж байгаа багцыг ил тод хүмүүстэй хуваалцаж байгаа. Равдангийн багц, Пунагийн багц, миний багц ерөөдөө бүгдээр ойролцоо. Адилхан төстэй. Жохон нэг зөрүү байх магадлалтай. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол тэр багцаа хуваалцдаг. Тэгээ та хэд яах боломжтой юм бэ гэх юм бол зүгээр дөөрөөж арилжаа юм хөрөнгө оруулалтуудаа хийх боломжтой. Тэгээ сар болгон хийгээл яваад авах юм бол тэгээ бид нэр энэ хувьцааг ийм хаашаар авсан. Өнөөдөр авлаа, яг одоо авлаа. Та нар хүсэх юм бол дагаад аваарай. За энэ хувьцаанаас одоо гарлаа. Та нар хүсэх юм бол бас гараарай. Ерөөдөө ер нь бол малчин телевиз гэсэн үг тий. Одоо Идэрбаатар Равдан Пуна малаа яаж малж байгаа юм бэ? Одоо яаж байгаа юм бэ? Тэр ингээд дөөрөөж тий тэр хөрхөн $1000 малаа хамт малч болно гэсэн үг. Тэгээд сарын шимтгэл гэсэн юм байхгүй. Тий. Тэгээ зүгээр бас нэг давуу тал зүгээр виза картаараа зүгээр easy цэнгэлж болно. Тий. Тэгээд ерөөдөө айгүй хурдан данс нэгддэг. Тэгээ арилжааны шимтгэл энэ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад арилжааны шимтгэлээс хамаагүй бага. Яг гэх юм бол энэ гадаад арилжаа үйлчлэгээ үзүүлж байгаа Монголд байгаа компаниуд зарим нь 1% шимтгэл, зарим нь бүр 2% шимтгэл, авахтаа 1%, зарахтаа 1%, тэгээ 2% болчихж байгаа гэсэн үг. $1000 ихсэн бол шууд тэгээ $20 байхгүй. За тэгээ жилд тий 50 арилжаа хийчих юм бол нэлээд их мөнгө ингээд шимтгэлтэй явчих واخхой. Тим юм бас энд байхгүй. Тийм учраас яг бага мөнгөтэй хүн, их мөнгөтэй хүн, бага мөнгөтэй хүн тэр шимтгэл хамгийн том дайсан байдаг байхгүй. Тэр нь харьцангуй бага. Тэгээд хамгийн давуу талтай юу юм бэ гэх юм бол энэ бол номер 1 миний зүгээс. Янз бүрийн ингээ брокеринг компани дээр очихоор нэг хүнээс зөвлөгөө авдаг юм. За тэр хүн хослолт зүүдсэн, костюм зангай зүүдсэн. За гэхдээ би л тэр энэ салбарт ажилладаг байсан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Би бол баттай энэ хэлж чадсан заяа. 90% нь тэр ингээд энэ хувьцааг аваараа энийг зараарай гэсэн хүмүүс заяа өөрөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Цорхоо түмпэн өөр нэг цорхоо түмпэн зөвлөгөө өгч байгаа гэсэн үг. Тэг ингээд за чи багцаа үзүүлчих юм бол ингээл яадаг заяа ингээд энийг аваарай тэрийг аваарай чи өөр авсан мó үгүй. Тэгээд зүгээр ингээд чамааг ингээд далаа луу ингээд заваараа ингээд зүгээр явуулцдаг. Ерөөсө хамт явдаггүй. Тэгээ ингээд унсан чинь хамаагүй яадаг юм бол бизнес нь яаж явдаг юм бэ гэх юм бол тэр шимтгэл авахтаа шимтгэл, зарахтаа шимтгэл. Бусад юм ерөөсө нэг хамаагүй заяа. Тэргээр явдаг болохоор ер нь бол нөгөө харилцагч, хөрөнгө оруулагч хоёрын ашиг сонирхлын зөрчил явж байгаа. Тэр бас энд байхгүй. Энэ давуу талтай. Хоёр өгүүлбэр дотор багтаасан шүү. Нэг нь бол $10,000-аас дэшегээ дүнтэй хүн school community. За хэрвээ $1,000 байвал Pepperstone. За тэгвэл Pepperstone дээр $1,000 байхгүй юм бол заяа хувьцаа чамааг аврахгүй. Хатгалжсуур. Тэ. Зүгээр ингээ бороо ороод зүгээр маргааш ингээ чиний газар ингээ буцаагаад хөөрэ хатцсан говь чи говь юм бол заяа. Чи өөрөө нуур жижиг бүрг төмпөн биш юм биш үү? Тэ. Тийм учраас энэ $100, $200 байгаа юм бол чамд өөр асуудал байгаа. Тэгээ энэ бити буруу хүлээж аваарай. Тэ. Орлогын асуудал байна. Эсвэл зарлагын асуудал байгаа. Тэгээ энэ хоёрыг ингээ засныхын дараа хөрөнгө оруулалт хийж эхлээрээ. Угаасаа $100 хийсэн. За тэгээд сарын дараа буцаагаад авчдаг. Угаасаа хайрын цаг байхгүй юу? Тэр ямаараа өөр. Тэгээ миний контент бас үзэх хэрэггүй байхгүй юу? Тийм.
Энэ нөгөө нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхөд нөгөө санхүүгийн аюулгүй бүс гэдэг зүйлийг хэлээд байна гэсэн. За тэгэхээр нөгөө school community болон Pepperstone-ы хоорондын ялгаа яригдлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр би Pepperstone дээр нэг айгуу гоё зөвлөгөө өгмөр байна. За зарим хүмүүс маань компьютер болон английн мэдлэг чадвар бас сул байхаа үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр Pepperstone бол монгол хэл дээр мэдээлэл өгж байгаа шүү. Тэгэхээр энэ чинээсээ та дансаа нэг арилжаанд оролцох энэ үйл явцууд нь монгол хэл дээр харагдж байгаа учраас бол танд илүү амар байх болно. За тэгвэл магадгүй school community дээр байгаа хүн бас бодож иж болно шүү дээ. Pepperstone гэдэг үйлчилгээ гарсан байна, ялгаа авахгүй дагаад хувьцаа авчих юм байна. За тэгвэл school Pepperstone хоёрын хоорондын портфолиогийн ялгаа юу вэ? Нилийн ялгаатай. Яг л Pepperstone дээр ер нь бол нөгөө түгээмэл хувьцаанууд байгаа. Одоо Apple, SpaceX, Tesla гэх мэт чинь. Гэхдээ ерөнхийдөө тэр засгийн газрын бонд гэх мэт чинь юмнууд байхгүй. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол нээлттэй хэлж л та. Тэгээ угаасаа би сар болгон шимтгэл авахгүй болохоор тийшээ скул шиг адилхан анхаарал хандуулж угаасаа болохгүй. Зарчмын тэр нөгөө сар болгон надад хүмүүс мөнгө өгч байна. Тэгээд тэд нартай зориулаад би өдөр болгон контент хийж байгаа. Компани шинжилгээ хийж байгаа. Тэр компани гүн шинжилгээ бас хуваалцаж байгаа. Тэр бүх юм ерөөхдөө Pepperstone дээр байхгүй. Тэгээ Pepperstone дээр 7 хоног болон 3 удаа мэдээлэл орж байгаа. Гэхдээ бас чанартай гоё арилжаанууд. Тэгээ би өөрөө бас өөрийнхөө мөнгөөр угаасаа хийж байгаа. Гэхдээ илүү олон одоо мэрэгжлийн яг 100% мэрэгжлийн багц скул дээр байгаа шүү. Гэхдээ тэр мэрэгжлийн багц хизээ хэрэгтэй болдго юм бэ гэх юм бол за яг үнэнгээ хэлж нэг 50,000 $100,000-оос дээш яг зөв явна. Тэгээ ингээ янз бүр ингээд hedge on тэгээ option-ууд on put option call option гэх мэт шин тэгээд ер нь бол telltale event-ууд түрүүний хэлжсэн сүүл одоо нэг хаяа болдог. Гэхдээ ингээд цаг хугацаа мэдхгүй томоохон эдийн засгийн өөрчлөлтөөр ер нь бол school илүү. Тэгээд ер нь бол зорилго нь юу юм бэ гэх юм бол Pepperstone цэцэрлэг. Тэгээд school бол ахлах их сургууль гэх юм уу да. Тэгээ эхлээд цэцэрлэг дотор орчих хөл дор. Гэл тэгээ кашиг чинь үгүй. Тэгээд дараа нь их сургуультай Илсэрээ. Нөгөө мөнгө хоримтлуулаад арилжаа гэж юу гэдгийг яаж гэдгийг гэдэг нэг юм мэдээлэлээс сурцсны дараа school community гэдэг зүйл байгаа шүү гэсэн. Тийм тэгээд хаяа бас нөгөө эдрийн надад $100,000 байна. Би бүгдийг school орлоо гэж үгүй хэрэггүй. Зүгээр $15,000 хийгээд нэг 6 сар яваад үзчихээ таалагдах юм уу үгүй мүү. Тэ тэгэл айгүй олон хүмүүс эдрээ зөв зөвлөгөө байсан мэн энэ миний хийдэг юм биш юм байна. Би орой олгон чадахгүй юм байна. Би миний анхаарал тийшээ явахгүй юм байна гэх мэт чинь. За тэгэл яасан бэ гэх юм. За манай саналуу хийж гисэн чинь саналуу хийгээд тэгэл өөрхөн тэнд одоо жилийн 20 яг ингээд өнгөрсөн 8 сараас өнөөдөр хүртэл 25.8% өгөөж өнгөрсөн жилийн 6 сараас эхэлсэн гэх юм бол 31.5% доллар өгөөж болсон байна. Бас бол. Тийм, VIP үйлчилгээний талаар бас нэлээдгүй олон хүмүүс таны одоо контентнээр орж ирсэн байдаг. Тэгэхээр 75 дугаар тэгээ битээр бас уулзалтууд орж ирдэг. Тэгэхээр VIP үйлчилгээний дээр нэг тайлбар явуулгаад та хөрөнгө оруулалтаа хийгээд за бонд ч юм уу хадгаламжаас орж ирж байгаа бол за би хувьцаа авах тэр цаг зав нь байхгүй. Гэхдээ мөнгө нь байна. Би мэрэгжлийн хөрөнгө оруулагч болёо гэдэг юм зорилгоо тавиад орж иж байгаа хүмүүс. За одоо бол бид нар мөнгөнд дүнгийн хэмжээ бол өссөн 200 сая доод тална. За тэгээ хугацааны хувьд бол 3 жил болно. Түүнээс дэш хугацааны хөрөнгө оруулалт хийгээд доллар өгөж авахыг хүсэж байгаа бол манай VIP үйлчилгээ бол байгаа шүү. За тэгтээ нэг зүйлийг маш сайн анхааруулъя. За та сая түрүү хэллээ шүү дээ. 90% дээр хувьцааны хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө хийгдэж байгаа. Тэгэхээр энэ хувьцааны хөрөнгө оруулалт хийхин тулд тухайн харилцагч өөрөө мэрэгжлийн хөрөнгө оруулагч болох үндсэн нөхцөл хангана. За нөхцөлөө хангахаас гадна мэрэгжлийн хөрөнгө оруулагч болох сэтгэл зүг бэлдэх ёстой шүү. Тэгэхээр энэ мэдээллийг маш сайн авч иж хөрөнгө оруулалтаа хийгэрэй гэдгийг бол баг зэргийн рекламтайгаар явуулчих. За тэгэхээр сая түрүүн санхүү эдийн засаг хуримтлал хөрөнгө оруулалтын талаар, арилжааны талаар мэдээллүүдийг өглөө. За тэгвэл одоо бүр хэзээ хадуураад за Идрат гэдэг хүний хувьд за арилжаа хийдэм байна. За хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна. Айгүй олон талаас нь харуулж байна. За тэгвэл дахиад нэг бас мэдхгүй байгаа нэг нууц байгаа. Тэрийг бол би мэднэ. Манай байгууллагын мэднэ. Тэр болохоор хоолыг маш сайхан иддэг. За би бол амьдралдаа хизээч идэж үзээгүй бүр өрөө бол маш олон удаа идэж үзсэн. За тэгэхээр хоолны талаар нэг танаас асуух зүйл байна. За хоол гэдэг зүйл магадгүй та хөрөнгө оруулалтын шинжээч ч юм уу иймэрхүү зүйлийг мэрэгжлэг сонгоогүй байсан бол тоогооч болох байсан уу? Нэг ресторан байгуулж үзсэн шүү дээ.
Тэгээд зад дампуурсан л та. Тийм. Гэхдээ хоол гоё хийн. Гэхдээ хоол сайн хийдэг хүн бол ресторан ажиллуулна биш юм бэлээ. Тэ. Хоолны хоббитай. Угаасаа миний хувьд бол яг ингээ бодоо үзсэн. Ягаад тийм юм бэ? Тэгээд ер нь бол хоолны цаана юу байгаа юм бэ гэх юм бол өөр хүний урд нэг 5 хоол тавьчихдаг. Тэгээд яаж юм ямар тэгээд би зүгээр ингээ тавьдгүй юм би ямар гэл анхаарлын дутагтай юм шиг ингээ яаж ямар давсан таарсан уу гэл асуудаг байхгүй. Би ингээд бас нэг камерын урд гарч ийн инфлюенсер болж ийн дагж ийн тоо тайзнаар гарах дуртай гэх юм уу да энэ юу юм бэ гэх юм бол нөө одоо ихэвч тиймэрхүү хүмүүс нөө анхаарлын дутагтай өссөн гэх юм уу да. Тэг үнэн тэгээд манай ээж өдөржин ажилладаг байсан. Тэгээ би ганцаараа дандаа. Тэгэл тиймэрхүү байсан болохоор нөө яг ингээд сайн байна идрээ сайн хүү одоо мондөг байна дараа гэх мэт чинь их тэгж авч үзээгүй. Тэгэл магадгүй хизээ нэг цагт би өөр хүндний хоол хийж өгөөд тэр юм аяга баярлаад муу амар гоё юмтай юм гээл. Тэгэл тэндээ анхны тэр донтлыг авсан байж магадгүй. Тэгээ одоо би зүгээр ганцаараа байсан бол маш энгийн тэгтэй гоё юмтай хоол ийм гэхээр олон хүмүүсийг цуглуулах та ингээд идрээ ингээд ядардгүй мөө ингээд өдөржин хоол хийлээ шүү дээ гэх юм бол миний хувьд бол ерөөсөө биш. Тэгэл дараа нэг амар гоё 5 6 цаг хийсэн хоолыг ингээд хүмүүсийн урд ингээд авчаа. Тэгээ тэр нэг ваа гэл ингээд хоолны команд орчих юм бол дотор айгу гоё мэдрэмж авдаг. Тэгэл сүүлийн үед нөгөө том хүүтэйгээ яг нэг хамт хийдэг юмнууд айгу цөөхөн яадаг юм. Манай том дамрын хүү бол нөгөө химийн математик одоо биний шал өөр ертөнцийн дотор амьдрэх хувьцаа хөрөнгө олт мөнгө ерөөсөө сонирхдаггүй. Тэгээд нөгөө бит хоёрын амьдрал юм уу сонирхол огтлцэг юмнууд нь баг байхгүй гэх юм уу да. Тэ. Тэгээд дамиран юу хийх дуртай юм бэ гэх юм бол надтай яг адилхан хоол их аягүй дуртай. Тэгээд ер нь бол дамиран бит хоёр бас ингээд 7 хоногт 3 4 удаа үргэлж хамт хоол хийдэг. Тэр нь аягүй гоё. Миний хувьд бол аягүй үнэтэй гоё цаг. Тэгэл дами бас нөгөө химийн талтай айгу мэрэгжлийн одоо болцсон учраас тэр тогоон дотор гал температур тэг ингээ янз бүрийн хими бодис орж ийн за тэгэл миний янз бүрийн хоол хийдэг байсан юмыг засаж байгаа байхгүй. Тэр хийхгүй зүгээр масл хийж. Тэгээ нэг эмошн үссэн за тэгээ одоо болно. За одоо виногоо хийж. Одоо хутга яг одоо болцсон. Тэгэл миний өмнө хийж исэн улаан дарсны виноны саус дами бол дараагийн шатнд хүрэж байгаа байхгүй. Тэр амар гоо. Тэгэл би шууд хэлдэг баярлалаа дамраа. Энэ бол миний гарнаас гардаг соосноос 2 дахин сайн байна. Гоё юм байна. Гэх юм бол манай хөвж гэл тэр бол айгу гоё. Тэгээ хоол хийх угаасаа тийм хоббитэй. Тэгээ тэр хоол хийж явахдаа бас айгу амардаг. Хоол гэдэг зүйлийн талаар яагаад ярьсан бэ гэхээр одоо бид нар өсвөр насны хүүхдүүд мэн нөгөө нүүрэн дээр батг гарах ч юм уу тий. Эсвэл таргалалт өгөөд идэг. Эсвэл нөгөө одоо өдрийн авах хэвээр уурга авахгүйгээс болоод өнгө зүс гунтдаг ч юм уу. Мэдээч ийм зүйлүүд бол нэлийн тохиолддог. За тэгсэн маа эмэгтэйчүүд дээр бол маш их тохиолдлууд байдаг штэ. Тэгэхээр энэ дээр бол маа дээр яг ажил дээр бол энэ кейсүүд бол айгүй олон байгаа. За тэгэхээр тэрийг хуваалцаж магадгүй зарим хүмүүс бас энийг сонсохыг хүсэж байгаа. Айгүй олон манай компанид ажилд орсон хүмүүс айгүй муухай арьстай ажилд орсон. Тийм матг юм уутай ингээд зарим бүр идэлсэн матгтай. Харшилтай ч юм уу тий. Тийм тэгээд маш 2-3 жилийн хамт байсаар агаад ерөнхийдөө ингээд нөгөө дэрэгд байгаа хүн ингээд цэвэр хоол идж байгаа зүг мах тэ сайхан амтны тос чихэр мэхэр ерөөсөө идэхгүй. Манай дами жишээлбэл кола мола санал болох юм бол disgusting гэдэг байхгүй. Кола мола газтай ундаа ерөөсөө удаагүй манай дами бол дан ус уун эсвэл газтай ус уун өөр юм уухгүй. Тэгэл ер нь бол ийм бэлэн хоол иддэггүй. Гурил мөрл ерөөсөө дуртай биш. Тэгээд манай гэрт шоколад байхгүй, набор байхгүй, чихэр байхгүй, снак мак ерөөсөө байхгүй. Манай хөрөгч юугаар дүүрсэн бэ гэх юм бол мах, стейк, тог, яс, чүмэг тий. Тэгээд яа гэм бэ гэх юм бол нөгөө бургер хийлээ гэж бодоход хамгийн нэмгэн хөвсгөр гурилыг аав. Тэгээд тэр бол зүгээр ийм сандвич маягийн ингээд нөгөө архитектурын хувьд бол нөгөө зүгээр дамжуулагч гэх юм уу да. Гэхдээ голд нь маш чанартай бэлэг байх ёстой. Маш өндөр чанарын 80% гоё өвчүүний мах тэгээ 20% гоё сайхан өөх
Тэгээд сүүлийн үед би яаж байгаа юм бэ гэх юм бол бүр ингээ бөөргийн мах дотор бас чүмэг хийгээд эхэлсэн чинь бүр лааж илээ. Ааха. Тэгээ бууз муус бас энэ буузыг бас би өөр яаж хийдэг юм бэ гэх юм бол жишээ тэр нөгөө махны зуурмаа ингээ зуурдгаараа зуурчдаг. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол тэрний өмнөх өдөр би чүмэг чандаг, булууны яс чандаг. Тэгээ хоёр тойг дотор ингээ шидчихэд тэгээд нэг стүүжин шиг болчдөг штэ. Тэгээд шүлэг нэг амс нь амар гоо өвтгөн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө ам дотор тэр хоолны амд ороод ирэхээр шууд ам тархилуу ингээ сигнал өгдөг байхгүй. За энэ дотор коллаген байгаа юм байна. Тэ энэ дотор уург байгаа юм байна. Өөх тос байгаа юм байна. Тэгээд нэг амар гоо ингээ чанартай шүлгийг ингээ гоё тайвшруулдаг штэ. Тэр юу юм бэ гэх юм бол ам чиний тархилуу энэ яг чам дутгаж байгаа хэрэгтэй тижэл чамд өгж гинэ гэд нэг амар гоо ингээ уусаад ордог байхгүй одоо нөгөө битүү шүүл, тойгны шүүл яг тэгдэг. Тэгээд тэр тойгны шүүлийг бүр их нөгөө тойгтой чанаад ирэх юм бол нэг амар гоё стүүжин шиг болчтой. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө бууцныхаа махаа бэлдээд. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол ойролцоо тэр жинтэй адилхан 10% тэр стүүжнийг хүүтнэрээ ингээд нөгөө яг ингээд дахиад хүүтэн гамбанц амар чухал хүүтэн гамбанц дээр ингээд хүүтэн утгаараа ингээд өшгөлөөд тэгээд ийм стүүжний татсан стүүжин шиг. Тэгээд тэрийг зүгээр ингээд буудсанд дээр ингээд нэмчдэг. Одоо яг нэг чимхэхээс өмнө дээр нь зүгээр ингээд тавьчихдаг байхгүй нэг жоохныг халбагдаад. Тэгэхээр би бол ингэж бодлоо. Шүлийг нь махтаага зураад зурамхаа бэлтгэж хэрэггүй. Бас болно. Би яадаг юм бэ гэх юм бол халбгаараа зүгээр ингээд дээр нь тавьчихад тэгээд чимхчихдэг. Хамгийн дээр нь. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө буудс нь ингээд жигнэгдээд ингээд болоод ирнэ штэ. Тэгээд стүүжин дотроо ингээд юу ячдаг. Шүлэн ингээд тэгээд хамгийн гол нь тэр гурилан бас зүг байх хэвээр тэгээд зүгээр тогоон дотор ингээд тостон дотор дүрээд нэг жигнүүр дотор хийж болохгүй нөгөө калкин цаас. Тийм. Гэхдээ ингээд томоор хийж болохгүй яг нэг бууз нэг калкин цаастай байх хэвээр. Тэгэх юм бол нөгөө буузыг ингээд чимхий гарахгүй зүгээр калкин цаасыг аваад тавган дээр шууд тавьчин. Тэгээд шүүс нь ингээд задрахгүй. Тэгмгээд янз бүр ингээд асгарцсан, эвдэрсэн. Би бол бүр ингээд салаадны навч мавч юм ингээд нэг сайхан дэвсэж хагаад буузаж игэнчдэг. Бүр тос салаад навч. Яшиг. Тэгээд айгуу гоё шүл сайтай гоё бууз гардаг байхгүй. Тэгээд нөгөө температур хугацааг айгуу зөв яах ёстой. Яг махан болоод ирэх юм бол бууцны ингээ битүү чимхээгүй юм бол нэг жижигхэн зай гарч ирэн заяа. Тэндээс нөгөө жоох ингээ шүлэн ундралаад ориглоо гараад ирэх юм бол шууд гарга. Тэгээ айгуу хурдан идэх ёстой. Тэгвэл шүл чинь буцаагаад тэр гурилуу ингээ уусчихдаг. За окей ингээл. Тийм бууз. Хуушур дээр бас тэгж болно. Тэгтээ сүүлийн хошор бол фейлс байгаа. Тэгэл яг хоол хийх айгүй дуртай. Тэгэл яг мах яг үндсэн материал. Тэгэл илүү дутуу салаад бид нэр юусэн иддэг байхгүй. Тэгээ мах өөх амтны одоо амтныг тэрчтэй. Тэгээ хаяа бас нөгөө илэг янз бүрийн дотор ирэхтний мах ингээ хаяа энэ тийм хальчдаг. Гэтэ яг иймэрхүү хоол идснээр хүний биеийн арьс ч юм уу хүний биед гарч байгаа өөрчлөлтүүд нь таны бодлоор айгу ирүүл одоо жишээлбэл бид нартай одоо хамт байдаг тийм энэ камер продюсер залуу Батин бид нартай ерөөхдөө цуг амьдэрч байгаа. Тэгээд дорнтоос ирсэн өдөр болгон 3-4 сникерс иддэг байсан, дандаа ундаа уудаг байсан. Арьс нь уулаа. Тэгээд дүүрэн батхтай. Тэгээ айгу туранхаа нэг хавирга. Тэгээ одоо ерөөхдөө нүдэн дээр ингээ айгу гоё арьстай болж гин махалж гин гэх мэт шин манай дайми бол ерөөхдөө бас дайжгүй өндөр өргөн мөртэй гар нь одоо 14 настай хэрнээ миний гарнаас том хүлэн миний хүлний ярьцмаар 42.5 43 даймигийн хүлний ярьцмаар одоо 44 45 төгчэн тэгээд ер нь бол айгу эрүүл зөв хөгждөг тэгээд сүү өрөм тараг бүгдээр ерөөхдөө ингээл авчих юм бол тэгэл ерөөхдөө айгу гоё эрүүл болчихно. Тэгээ energy level айгу сайн ханаад манаад ингээд гих мэд шиг байхгүй. Маш гоё зөвлөгөө байна. Магадгүй зарим одоо нөгөө хоолны нэвтрүүлэг эсвэл одоо нөгөө хоол зүйч коуч гэл байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэн дээрээс бол би маш олон мэдээллийг сонсч байсан. Гэтэ яг ингээ авчиг гэхээр мэдтгэл зүйл яриад идэг яг амьдралдаа процесс дээр нөгөө уур гэдэг маань яг юу юм? Яг юуг хэрэглэх ёстой? Өдөрт бид нар ямархуу хэмжээний хоол одоо авах ёстой гэдэг зүйлийг бол нэг амар гоё үл тайлбарладаг. Ерөнхийдөө л гол яриад байгаа юм нь ногоо, жимс, витамин гэдэг зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлж байна. Яг жимс хаяа 7 хоногт нэг 2-3 удаа жимс өгнө. Дуртай юм бол сагсан дээр гоо жимс байгаа. Нийт ярьж байгаа юмны 90% нь ерөөсөө бараг л мах. Ийм байхгүй одоо айгүй энгийнээр тайлбарлахад хүн ямар материалаар бүрдсэн юм бэ гэх юм бол арьс, ус дараараа. Тэгээд
Энэ амар сонин сонсогч магадгүй зүгээр ингээд жишээ авч үзэж байгаа шүү. Хүний хувьд бол хамгийн төгс хоол юу юм бэ гэхэл өөр хүний мах. Бүтнээр нь. Өөр хүний юм. Тий. Хүний юм уу? Тий. Одоо хүний яс, хүний арьс, хүний булчингийн мах, хүний өөх, хүний тарих, хүний дотор эргэтэн идчих юм бол одоо дахиад хүн бүтээх бүх түүхийг нь авч байгаа гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Амар сонин заяа. Амар сонин. Тэгээд хүн идэн гэж угаасаа байхгүй. Тэ. За зүгээр жишээ авсан. Тийм учраас хамгийн ойрхон төстэй юмыг идэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд чиний биений аль хэсгийг салаад навчаар хийгдсэн. Идэх шүү дээ. Юуж байхгүй. Зүлэг, тэгээ спинach гэх мэт чинь тий янз бүр ингээд тэгээ ингээ яг саусгүй салаад идээд үзээрэй заяа. Ямар ч амтгүй. Тэгээд салаад яаж иддэг юм бэ гэх юм бол тэн дотор дрессинг хийчихдэг тий саус хийдэг. За оливын тос хийдэг. Тий. Тэгээд янз бүрийн юм хийгээд тэгээд салаатны навчны амтыг тэр чигтээ дараад тэгээд чиний ам дотор энэ дотор тос юм байна. Энэ дотор жоохон гашуун юм орсон байна. Одоо тий витамин C ингээ acid байгаа юм байна. Яг их мөл чиний ходоодны шүүс acid ч тэр бас чи ингээ буцаага түүхийд нь авах хэвээр. Тэгээд энэ дотор ерөөхдөө махтай төстэй юм байна гэх юм бол идэнэ. Амттай. Тэгээд ер нь бол дан одоо спинach идэж чадахгүй. Дан салаад навч идэх юм бол амар балиар. Тэгээд салаач навч хизээ гоё гэдэг юм бэ гэх юм бол самгапсал дотор нь мах, өөх. Тэгээд жоохон салаад навч байгаа юм бол тэр жоохон ингээд юу яадаг юм. Тэр өөхийг жоохон жоохон дарчдаг, жоохон шүүслэг илүү болгоол тэгэл ордог байхгүй юу. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол бүтэн амтныг хоолох гэж үздэг юм. Тэгээ арьс тэ өвдөг, үе мууч гих мэдчлэн. Тэ. Дахианы арьс аюу дэжгүй. Тэ. Бас гоё амттай гих мэдчин. Дахианы ясыг ингээд гоё ингээд чанана чүмэг заавалчгүй идэн гих мэд. Тэгээ тэргээр ингээд хаалч юм бол тэгэл ер нь бол аюу хөрхөн ингээд өндөр өргөн булчин сайтай тарган. Тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол чи чансан үндгийг хэдийг идэж чаддаг юм. Өсрөл 3-ыг л идэх. Тэгэл ингээ би бол намхан жижиг бий шүү дээ. Би бол өөрөө бас нэг 4 чансан үндгийг идчихээд одоо болоо. Тэгээ цатчихдаг байхгүй юу. Яагаад вэ гэх юм бол хамаг тижээлээ авцсан гэсэн үг. Чиний ингээ зажлаад окей үндэг юм байна. Ходоод л ороод ходоод ингээ онцлогоо хийгээд окей дан болоо. Тэгээд дахиад идэхгүй байхгүй юу. Гэхдээ чипс байна шүү дээ. Ингээл задлаал идээл. Гэхдээ яагаад гэх юм бол айгу дутуу тижээлтэй байхгүй юу. Амар их давс байгаа. Тэгээд нэг cornstarch нэг эрдэнэ шишийн нэг янз бүрийн юм байгаа. Тэгэл ерөөсөө ингээд ханахгүй. Тэгээд Snickers яг адилхан, шоколад бас яг адилхан, зарим яг адилхан дутуу хоол баггүй. Калоригаар ингээд бөмбөгж байгаа сахар юм уу, давсараа өөрөөх ингээд бөмбөгдчихдэг. Тэгэхээр бусад юмараа ингээд дутуу байгаа болохоор хансан мэдээлэл ерөөсөө авахгүй байгаа. Битүү шүлийг бас ингээд тултал нь идэж чадахгүй. Тойгны шүл бас ингээд эзнийхэн дараа бүр хөлс гараад ингээд таглагчдаг байхгүй. Тэр амар чухал мэдрэмж одоо. Тэгээ яг ингээд янз бүрийн ингээд carbohydrate одоо нүрс усаар дүүрсэн хоол тэг ингээд баахан талах идээд цадахгүй, нутелла түрхсэн талах идээд цадахгүй, cornflakes идсэн ч цадахгүй. Тэг одоо илгэний нухш идээд эхлэх юм бол шууд цадна, өндөг идэх юм бол шууд цадна. Хахааны хоньны хавиргыг өөхтэй идэх юм бол нэг 5-6 хавирга идээд тэгээд жижи дуусаа ахгүй. Тэг ингээд снак идэх үгүй яшиг цаашаа би хагарлаа. Би яг өглөө. Гэт яадаг хгүй. Тэр айгуу чухал. Тэгээд ер нь бол цадахгүй байна гэдэг чинь чи буруу хоол идэж байгаа гэсэн үг. Амар амарх. Баярлаа. Хоолны талаар айгуу гоё мэдээлэл өгсөнд. Амар их ном уншсан бас энэ талаар. Аха. За тэгэхээр сүүлд би санаж байна. Хэдхэн хоногийн өмнө контентн дээр авид орж ирсэн. За авид бол бичлэгт ормоор байна гэдээ орж ирсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Авидын талаар бүтэн бичлэг хийгээч. Авид ясаа хөөх юм бэ? За тэгсэн мө комментээр бас манайд би тэр иржсэн хүмүүс ч байдаг. За авидад одоо юу гэдэг ийм эмчилгээ байвал яаж гин, ийм эмчээ би танд штэ, ийм зүйлийг хийвэл яаж гин гэсэн зөвлөгөөч орж ирдэг. Санал болгоод дугаарыг ч өгч ирсэн тохиолдол бас байдаг. Тэгэхээр энэ дээр та яг юу гэж боддог вэ? Яг нь тийм зөвлөгөө энэ эмчтэр очоорой гэж хэлж байгаа хүмүүст баярлаа гэж хэлнэ. Гэхдээ нэлээд амар судалсан, дэлхийд даяар аялсан. Яг энэ яг оруулж шууд дундуур нь ингээд шал дэлий оруулж ирсэн байх хэрэг энэ дараагийн гарах гэж байгаа номтой холбоотой учраас. Тэгээд яг нь судалсан тэгээд cerebral palsy одоо тархины саажлын тухай байгаа бүх литератур номыг уншсан. Сүүлийн үед хамгийн сүүлчийн химэл ухааны ухаан амар өргөн мэдлэгтэй юм байлээ. Тэгээд тэрийг ингээд зөвлөд аваад ерөөхдөө маш их мэдлэг авч байгаа. Чиг миг одоо хөлний ингээд саачлалын ингээд
багасгадаг тоногдох хөрөмж одоо Хятад яваад үзсэн, Солонгос яваад үзсэн, Герман яваад үзсэн. Японд бүр нэг мастер олсон ашгүй дээ. Тэгэл тэдээ хагас жилд нэг удаа гутлын юм уу чигийг хийлгэж байгаа. Тэгээд энэгтгэг яваад хаглаа хийлгэсэн. Тэгээд сэргийн заслын хувьд бол бас олон эмнэлэг дээрээ би дадал зурш судлаад бүр ингэ сургалт ороод бас ингэ яасан. Тийм учраас энийг мэдж байгаа болохоор ерөөхдөө айгу бүдүүлэг би мэдж байгаа. Тийм учраас тэгээд яг уу авдиг нэх олон англи руу оруулахгүй. Зүгээр хаяа миний хүү ингээд студ баригжсэн та харж байгаа бол шинэ студ дотор байгаа. Тэгээд энэ юу юм бэ? Энэ яаж байгаа юм бэ? Энэ ямар хүчтэй юм бэ? Энийг ярих юм бол тэгэл батик нөгөө voice effect оруулчих одоо. Тэгээд авдиг энэ микрофон энэ effect дээр яриулсан чинь айгу таалагдсан инээсэн. Тэгээд би бас Ариста гэсэн. Би надаа гэл. Окей. Тэгээд ятгаад байсан юм чи оруулсан. Тэгэл миний контентын хойно бас ингэ суудаг байсан. Одоо ширээний байшлыг өөрчилсөн. Аваа контент өнөөдөр хийх юм уу? Өнөөдөр хэдэн контент хийх юм бэ? Тэгэл байн харж байгаа болохоор тэгээд бичлэг явж исэн болохоор би орё л доо гэж оруулсан. Тэгэл нэг олоодаа одоо оруулахгүй. Гайгүй зүгээр. Гэтэ манай хувьд бол бүр амар од. За тэгэхээр ягаад авдын талаар яригадаад өнгөрчгөө гэхээр за таны 6 дахь ном миний санаж байгаа 6 дахь ном зөв үү? За 6 дахь ном тун одохгүй. За энэ жилдээ бол багтнаа гэсэн бол төлөвтэй байна. Тэгэхээр шинэ номны талаар та нэг магадгүй нэг хүлээлт үсгэж. Ойролцоогны 300 хуудас бичсэн. Эхний драфт нь дууссан. Хоёр хэсэгтэй ном. Эхний хэсэг 10 бүлэг. Хоёр дахь хэсэг 3 бүлэг. Тэгээд бичсэн шалтгаан юу юм бэ гэх юм бол манай том хүүд Амирмт хоёрын харилцаа жоохон сонир болж эхэлсэн. Надаас жоохон нөгөө аава мөнгө, аава карт үг, аава ус авъя, аава хоол авъя, аава оройны хоол идэ. Тэгээ өөр юм байхгүй. Тэгээд яг миний өөр янз бүрийн хүмүүстэй харилцаатай яг адилхан. Тэгээд яг цагаан сараараа нэг очдог. Царт нэг удаа би амьд байна шүү гэж уцаар ярьдаг. Тийм ээ. За аваа, за ээжээ гэж уцаар яриад нэг юу вэ? Сайн байна уу? Ажил сайн уу? Би сайн уу? Дараараа тэгэл нөгөө яриа нэг 15 20 минутаас дээш яваад ирчих юм бол нөгөө надад лайтай санагдаад уцаа тасалмаар санагддаг. Би өөрөө тий. Яг их юм бол тэр харилцаанууд бас тийм амар зузаан биш. Тэгээ хоолтцсон. Тэгээд яг уу эргэн тойрон би харддаг л та. Нөгөө ээжнэр хамгийн гол нь хүүхдүүдээр очдог хүчээр тэгээд яаж юм ааж гэрт ингээд суучдаг ингээд амар ядаргаатай ингээд явж өгдөггүй. Тэ. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө холтолцоод байгаа байхгүй. Тэгээд найзч биш. Тэгээд яг хөө миний нэг мөрөөдөл юу юм бэ гэх юм бол хүүхдүүд маань надтай үргэлж аягүй гоё найз байгаасаа. Тэгээд тэрнэр би амар фейлтэд байсан. Яг гэх юм бол ингээд шаардлага тавиад, даалгавар өгөөд, араас нь яваад чөлөөтэй байлахгүй. Тэгээд ингээд холтож ийна гэдэг чинь бас нэг рефлекс шүү дээ. Тэгээд ихэвч хүмүүс тийм алдаа хийн. За ингээд. Тэгэл яаж байгаа юм бэ гэх юм бол араас нь явна, шаартн, шахан, түлхэн, хүмүүжүүлэн, сургалтын төвлөө зүүн дараараа яг гэх юм бол хүүхдээ сайн сайхан амьдруулахын төлөө ингээд олон газар руу ингээд чирээ явна, олон юм ингээд түлхэн хиймэрг байгаа юм бийг хийлгэн. Тэгээ айгуу сонир харилцаатай болчтой. За. Тэгээд энээсээ би ерөөхдөө ийм байж болохгүй. За тэгээд ер нь бол би зүгээр ингээд хүүтэй Дамирандаа зориулаад анхны номны нэр юу байсан бэ гэх юм бол Letters to Damiran. Одоо Дамиранд зориулагдсан захидлууд. Тэгээд би зүгээр энийг бичье гэж бодсон. Тэгээд дараа нь зүгээр ганцхан дами уншмаараа бол уншаарай. Гэхдээ нэг аавынхаа ойлгоорой уучлаарай гэсэн юм ерөөсөө биш. Нэг худлаа гуйлт ерөөсөө биш. Худлаа намаа өршөөгөөрэй гэсэн хуулийн төсөл ерөөсөө биш. Зүгээр яг миний бодож исэн, тухайн үед болж исэн энэ шүү. Янз бүрийн ингээд хударсан юм ерөөсөө байхгүй. Наа бити уучлал. Зүгээр ойлгомоор явал хэзээ нэг цаг зүгээр юм уншчихаа. Одоо нэг хэмжлэл бас биш. Тэ. Одоо жишээлбэл аав ээжнэр ингээд хүүхдээ ингээд машин өгчдөг. За тэгээ ингээд өгдөг. Тэгээ нэг жил мэл 2 жилийн дараа ингээд хүүхдэн сахилахгүй даад юм уу хүснээр би чам машин аваад өгөө үсттэй яах гээд байгаа. Тэгэл дахиад машин авахгүй. Машин дахиад авах юм бол амар сони харилцаа авахгүй. Окей. Энэ дийлийг хий.
Тэгэл би угаасаа өөрөө машин авч чадахгүй. Тэгээ би залах уу? Би өөрөө хувцас угаахгүй, би гэрээ цэвэрлэхгүй, би өөрөө их нэртэй болохгүй. Манай ээж нэ. Тэгэл нэг гачаан амттай болчих байхгүй. Steam юм байж болохгүй. Тэгээд энээсээ жоохон урчлаад сэргийлээд эсвэл тэрийг зүгээр өөрийнхөө үнцгээ тайлбарлая гэсэн ном бичээд эхэлсэн чинь айгуу сони юм болоод болдгийм байлээ. Ерөнхийдөө мартцсан юмнуудыг ингээ цааснаа буулгаад за тэгээ энэ ном хаанаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол 1991 онд эхэлж байгаа. Тухайд манай айгу бүрхэг 11 дугаар хороолт би зүгээр нэг харанхуу галтгойг санаж байгаа хгүй. Тэнд манай ээж аав хоёр жоох ингээ ярьж исэн. Тэгээ яасан бэ гэх юм бол би идрээ Герман руу авъя гэсэн чи манай аав юу ч хэлсэн бэ гэх юм бол үгүй. Миний хайртай хүү над дээр байх хэвээр. Тэгэл ясараа за окей энэ хоёр ах дүү хоёрыг салгаж болохгүй аваа ёо. Тэгээ тэнд амьдрал илүү сайхан хаа гэд би Герман явцсан байхгүй. Тэндээс эхэлж байгаа. Яг хөө тэгээ манай ээж ганц би ээж тий. Тэгээд яасан бэ гэх юм бол ажиллаа хийдэг. Тэгээ санаа бат манай ах бас Facebook дээр нэлээд олон багштай болсон. Бас анхаарлын дутагтай баг. Тэгээд ингээ явсараагаа би 7 дугаар анги 2 удаа улирсан. Германд ерөөхдөө яриа хөрөө ерөөсөн байхгүй. Тий. Шаардлага хангахгүй мөл улирчин. Би 7 дугаар анги 2 удаа улираад тэг яг даймитай адилхан үйлдэлүүдийг хийгээд байсан байхгүй. Багштайгаа ингээд мэтгэлцэн маргалтан. Тэгээд нэг удаа даймигийн сургууль дээр очсон чинь ингээд багш нь танаа хүүчин зүгээр ингээд анги дотор ингээд босоо яваад номын сан руу ороод зөв өөрийнхөө номоо уншаад ирсэн. Гэж байгаа хгүй. Тэгээ миний толгойн дотор чи тэгвэл миний хүүхдийн анхаарлыг татж чадаагүй юм байна те гэд амнаасаа шууд гэлсэн чи тийм үү. Окей. Тэгээ даймигаас асууж байгаа хгүй. Тэгэл аль хэдийн мэдсэн ойлгоод авцсан юмыг буруу тайлбараад байсан болохоор энэ хүнтэй би ярихгүй тэгээ ингээ гараа авцсан юм аа. Би яг адилхан үйлдэл хийж байсан байхгүй. Тэгээд төстөө юмуд харагдаж байсан. За тэгээд хамгийн гол нь юу ойлгоод авсан юм бэ гэх юм бол өөрийнхөө тухай ч гэсэн хүүхдээ ингээ бэлэг өгдөг, ном өгдөг, мөнгө өгдөг, компьютер өгдөг, график карт өгдөг, дэлгэц өгдөг химэл ойхооны subscription даймад өгсөн. Сарын $100-ын Opus би чамд аваад өглөө шүү. Айтаахан юмар энэ юмар айтаахан юм хийгээрээ. Тэгээд хүүхдээ юм чинь сахилахгүй юм чинь өөрийнхөө хүссэн юм хийж байгаа хгүй ингээ химэл ойхоонтой янз бүр юм хийгээд гэхдээ нэг оновчлог юм хийхгүй байна миний нүдэнд. Тэгээ ингээ загнаад эхэлж байгаа хгүй. Би чам $100 энийг авсан учраас дараараа тэгэл тэгээ яатсан бэ гэх юм бол нөгөө химэл ухаантай тэр мөчөд тэр момент айгүй сонирхолтой өөрийнхөө сонирхлын дагуу ингээд тулсан явж исэн би алаа хайцсан байхгүй. Тэгээ жишээлбэл тийм алдаанууд хийжсэн. Тэгээд миний амьдрал бас тиймэрхүү юмнууд байсан. Араас нь явсан юмуд байгаа, хайсан юмнууд байгаа. Тэгээд энэ ном бичгтээ бас өөр янз бүрийн ном судлаа явсан чинь манай дамиран хим, физик, математик талтай амар мундаг байхгүй. Тэгээд би нэг ч удаа хими нэмэлт сургал руу явуулаагүй. Математик, физикийн дугуйлал нэг ч явуулаагүй. Тэгээд саяхан 8 дугаар анги дотор нэг map test гэсэн юм байгаа. Одоо SAT Yesh одоо нөгөө 8 дугаар ангийн хүүхдүүдийн оноо. Тэгээд математик дээр дамиран 286 оноо авцсан. Тэгээд тэр тулцсан гэсэн үг. Одоо 12 дугаар ангийн хүүхдийн оноо. Одоо Yesh даймын орчих юм бол 12. Тий. Одоо Yesh дамиран одоо Yesh математик өгөх юм бол нэг 795% оноо авах юм. Тэгээд ерөөхдөө их сургуулийн математикийн төвшин одоо очсон байгаа. Хим шинжлэх ухаан дээр бас яг адилхан. Англи хэл дээр 265 оноо авцсан. Тэгээд химэл ухаан надад ингэж тайлбарсан. Нэг өрөөнд дотор 100000 хүүхэд байгаа юм бол дамиран 100000 хүүхдийн дунд нэг нь. Одоо яг математикийн төвшин гэх нь ваа. Одоо 8 дугаар анги хүүхдүүд юм бөө. Тэгээд миний рефлекс юу юм бэ гэх юм оо ийм мундаг юм чи би ингээд дэмжих хэвээр хөгжүүлэх хэвээр. Энэ бол одоо чухал болж эхэлж байна. Тийм учраас энэ хөрсөн дээр нэг айтаахан юм ургаж эхэлж байна. Тийм учраас би одоо оролцохгүй болохгүй. Тэгээд бас өөр янз бүрийн ном уншсан чинь тэр хамгийн аюултай гэж байгаа. Яаж байгаа юм бэ гэх юм бол одоо би ингээд сая даймигийн map оноо гэх мэт янз бүрийн юм ярьж ин заяа. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол миний identity миний шошго болох магадaltaй. Намайг идрот гэдэг миний дамиран айгу мундаг. Тэгээ яваад байх юм бол манай хүүхд улсын олимпиад ингэсэн тэгсэн. Миний хүү хүрээд ир хамаатан саатан найз байгаа бүгдийн дуудаад нэг баяр хийгээд хүүхдээ нэг бэлэг өгөөд нэг лаа үлээлгээд за баяр хүргэе улсын олимпиад мөнгөн медальтай, хүрэл медальтай, алтан медальтай яачих юм бол хүүхдийнхаа амжилт өөрийнхөө амжилт болгож байгаа. Тэгээд хүүхдийн
өөрийнхөө сонирхлоороо ингээ халуун галаар ингээ голомдоор ингээ гэж явдаг байсан юм бол дунд нь ээж аав нар орж ирээд хүүхдийнхээ амжилт өөрийнхөө амжилт болгоод тэгээд араас нь ингээ нэхэмжлэл өгч за ингээ за окей ингээ чи илүү оновчтой явахын тулд энэ багшийг ийм мөнгөөр авлаа шүү. Чамаа гадагшаа явууллаа шүү. Чамаа инглиш шүү. Тэглээ шүү. Баахан нэхэмжлэл ингээ аваагаа явж гин. Тэгээ өмнө зүгээр ингээ хоббигаараа ингээ чөлөөт цагаараа айгу чөлөөтэй сонирхлын дагуу шөнийн 3 цаг хүртэл заяа. Компьютер ингээ ээж аваасаа нуудаг. Тэ одоо суух чадвар ярьдаг штэ. Энэ юу ч сууж чадахгүй наа гэсэн чинь яг сонирхлын дагуу явчих бол дамирн зүгээр ингээ хэдэн цагаа зүгээр ингээ хэдэн жил суух байхгүй. Гэхдээ би дундуур нь орж ирээд дамирнгийн амжилтыг өөрийнхөө амжилтаа болгочих юм бол өөрийнхөө төлөө явахаа болоод аавынхаа төлөө яваад эхэлнэ. Тэгээд яачдаг юм бэ гэх юм бол тэр өмнө хобби сонирхдаг байсан бүгчтэй. Гэх мэт янз бүр юм гээд дундуур нь ойлгоод авсан. Тэгэл над түрүүн бас жоохон буруу ярьсан. Германд очихдоо одоо манай ээж ганц би биш. Яг гэх юм бол 91 онд нэг герман хүнтэй суудсан байсан. Тэрнээс Миша гэдэг нэртэй 98 онд бас салсан. Гэхдээ Миша бит хоёрын харилцаа өнөөдөр хүртэл байгаа. Мишаг би бол аваа гэж дууддаг. Миша намайг миний хүү гэж дууддаг. Айгуу сонирхолтой Мишатэй би 7 хоног болгон ингээд хүссэн учраас 30-40 минут зүгээр уцаар ярьцдаг. Герман руу явахаараа айгуу сонирхолтой заяа. Мишагийн дэргэд манай тэг хойд ав. Би бүтэн өдөржингөө байчаад. За. Мишатай хагас жил хамт амьдрна гэх юм бол бас окей. Амар гоё. Давай хүрээд ир. Манай Миша одоо удахгүй ингээд тэтгэврт гарна. Тэгээ Мишатай юу ч хэлсэн бэ гэх юм бол за та тэтгэврт гарчих юм бол надад хүрээд ирээ хүсэх юм бол. Ойлоо тий. Бүх юм энд байгаа шүү. Тэгээ ойлоо ингээд компьютер тоглоом тоглож яаж болно гэдэг та өснөрөө хийж болно. It's okay. Тий. Чадах юм бол би танд бас нэг авгаа олж өгье гэх. Жохон авилгатай үтсээ. Тийм авгаа гэл. Монгол авгаа. Тэгэл яг хуу траума авцсан л та манай ээжээс. Тэгээ гэлээ. Тэгээд нэг юм анзаарсан заяа. Дами яг автага юу хийж бүтэн өдөр натаа хамт байх вэ? Яг гэх юм бол би одоо таачи заяа. Чи ингээ хүүхдийнхээ өрөөнд дотор байх юм бол ингээл за эхний 30 минут сайн уу ээж ингээл ингээ дүр үсгээл ингээл тийм өрөөгөө зөвлөж юм шиг тэгснэ ингээ дараа ингээ хизээ гарах юм бэ гэл яадаг байхгүй. Тэгэхэд энэ яаж байгаа юм бэ гэх юм бол өмнө баахан нэхэмжил явуулдаг байсан байна. Дандаа ингээ оронд нь ордог байсан байна. ертөнцийг ингээ булаагаад авдаг байсан байна. Гэх мэтчлэн юм. Дамирн бит хоёр яг тийм байсан. Гэхдээ би энэ ном бичиж явахдаа тэг амар фаны заяа. Ээжийнхаа тухай бичих юм зөндөө байна. Намайг гомдоосон багш нар намайг 7 дугаар анги 2 удаа өлрүүлсэн нэг хулгайч багш байгаа герман. Тэрний тухай би баг ингээ бүтэн ном бичиж чадна. Тэгээд фейлдсэн юмнууд байна. Намайг хөлөгдсөн бизнес партнерууд байна. Тэ одоо Батчин байна. За тэгээ Apex Capital-ын хамтрагч. Тэгээ ингээ бичих юм бол надаас зүгээр ингээ нэг өдрийн дотор баг 50 цаас 50 хууц ундарлж байгаа байхгүй. Одоо нөгөө намайг хариу өршөө авах гомдол эсэргүүцэх тийм юм зүгээр надаас ундралт юм байна. Тэр бүлгүүдийг амар хурдан бичсэн. Гэхдээ миний амьдрал дотор хамгийн том нөлөөтэй байсан хүний нэг нь хин бэ гэх юм бол манай Миша ахгүй манай хойд ав. Тэг намайг ямар ч надаа нэг ч удаа нэхэмжил явуулаагүй. Бэлэг авсан бол бэлэг шиг байсан. Тэгээд хамт ингээд зунжига хамт компьютер тоглоом янз бүр ингээд тоглолдог. Зүгээр хамт байхад зүгээр ингээд амар кул анд байхгүй. Яг нэг хамгийн сайн найзтайгаа адилхан тийм байсан байхгүй. Тэгээд би ингээд 19 бүлэг бичсэн байсан чинь за одоо ингээд Мишагийн тухай нэг бүлэг бичихгүй юм бол болохгүй юм байна. Гэсэн чинь юм гарч ирэхгүй. Өршөө авах юм байхгүй. Гомдох юм байхгүй. Маяглах юм байхгүй. Тооцоо хийх юм байхгүй. Буцаах нэхэмжлүүд гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээ ваа гэл 3 хоног суугаад гутраад Мишагийн тухай юу бичих юм бэ? За тэгээ Мишатай хамт яасан бэ гэх юм бол би ном дотор бас ингээд дуртсан байгаа. Германд би яг очиж исэн 11 сарын 8 би яг санаж яагаад гэх юм бол Freddie Mercury Queen-ий дуучин яг тэр өдөр нас орсон. Зургатаар би ингээд харсан санаж. Тэгээ Герман руу очсон чинь ингээд бүх юм амар цэвэрхэн заяа. Тэгээ ингээд төмөр зам тэр нийтийн тээвэр амар сандлууд нь бүгдээ бүрээстэй. Доороос нь халаалтай заяа. Би бүр ингээд унгасаалт шүү. Үгүй гэл 6 настай тийм юм санаж. Тэгээ ингээд S-Bahn гэдгийг заяа. Нийтийн тээвэр одоо Subway тийм underground гэх юм уу да. Тэгээ ингээ вагонууд амар гоо цэвэрхэн тэгээ вагон дотор ингээ суучаад тэгээ нэг улаан гэрэл асаад тэгээд ямар дуу гардаг юм бэ дүү гэл хаалгаад байхгүй. Тэгээ 3 буудлын явсны дараа би хамт уулаад гэл
За тэгээд Герман улсын Берлин хотын Шпандау дүүрэгт Цеплинштрассе 200 гэсэн хаяг дээр одоо бас тэр байшин байгаа нэг 4 давхар хуучны байшин. Тийш очсон чинь ингээ манай ээж санаа ах бит хоёрыг ингээ номон зогсоогоод за окей та хоёр одоо тайм байгаарэ. Хойд автаа одоо уулзсан. Мишэ гэдэг нэртэй. Тэгээ эвтэй байгаарэ тий. Тий одоо томато байгаарэ гэсэн. Би одоо бэлтгэл хийгээд байна шүү дээ. Тэгээ би яг санаж за ээжээ. Тэгээд тэр Цеплинштрассын 3 давхар гараад тэр орсон чинь цаана нэг цав цагаан эрстэй. Улаан дүү. Улаан блонд, шардуу үстэй нэг ах зогсож ирсэн байхгүй. Тэгээд Германы тэр хуучны байшин дотор нэг маш том нүүрсэн зуух байдаг амар том. Нүүрэн тоосго халууныг ингээ айгу хадгалдаг. Тэрийг ингээ налцсан ингээд амар ингээ би юу хийчихвэ? Энэ юу вэ гэл энэ хоёр юу вэ гэл те. Хоёр өөр хүнийг одоо ингээ хүн болох юм байна гэсэн айгу эргэлзээтэй харцтай харж ирсэн байхгүй. Тэгээд хаалга нээсэн чинь Миша надад банан өгсөн. Тэг би амьдралаа банан хараагүй шүү дээ. Социализмын банан гэсэн байхгүй. Тэгэл за энэ үрцэд айдлахын харагч ийнэ гэд банан руу ингээ шууд хазаашаас. Тэгээд манай ээж шууд намайг манай ээж жоохон зангидаг хүн өглөө. Тэ. Коммунист үеэр ингээ өссөн Орос гуруу улаан диплом бүр ингээ төгс тэ. Дандаа онц сурдаг ангийн номер 1 тэгээд аав нь загнадаг ээж нь загнадаг тэгээд удмаараа ингээ загнадаг. Тэгээ манай ээж яах гэдэг юм бэ чи ингээ гэсэн чинь Миша орж ирээд окей амар тайван окей хэлсэн яаж өгөөд тэгээд маяг өгсөн чинь ингээд тийм амар нэлцэн юм руу ингээ хадж байгаа байхгүй тийм амар фаны юм бэ хин бананы ям шууд гардгүй штэ жоох ингээ зажлаад нэг амтны гардаг тийм ингээ энэ нэлцэн тэгээд шууд 3-ыг идсэн тэр газар тийм тэгэл хойно ингээ зогсоод тийм жоохон зайгаа бариад тэгсэн чинь ингээ Миша нэг юм хэлсэн байна л да. Тэгээд Миша яасан бэ гэх юм бол санаа бит хоёрыг хамгийн ойрхон хүнсний дэлгүүр аваа явсан. Kaisers гэдэг нэртэй заяа. Тэгээд тухайн үед Монголд дэлгүүрт юу байгаа юм бэ? Давс, хатцсан хям, хатуу талах, тэгээд масл, маргарин тэгэд баг өөр юм байхгүй штэ. Дэлгүүр юу гэдэг юм бэ гэх юм бол нэг лангууны цаана нэг хэрүүлж аваа суудаг. Тэ нэг амар том хил байдаг штэ юм хэлбэртэй. Жин үлөө жиндэг. Тэг ингээд дээр нэг килограмм төмөр ингээд тавьчихдаг. Тэгээд нэг үсний ингээд юу муутай халаат өмссөн ингээд амар муухааштай. Тим юм миний дэлгүүр гэдэг юм юу байсан байхгүй юу? Тэгсэн чи тийш орсон чи ингээд битүү баг. Агуулах дүүр юм. Одоогоор супермаркет. Тий. Тэгээд ингээд яг санжийн нэг банан тухай тэмдэрсэн байсан. Миний урд энэ ширээнээс өргөн нэг дөв дөрүүлсэн зүгээр нэг уул дүүрэн банан гэсэн. Яа гэл тэ ойлгохгүй шүү дээ германаар. Гэхдээ ингээд за яв гэж яах шиг байна. Тэгээ цааш явсан чинь ингээд 8-9 төрлийн алим. Тэгээд тухайн үед нэг Монгол зүгээр атар талах байдаг заяа. Гэсэн чинь тэр Германы талхны цикл орсон чинь ингээд зүгээр номын сан шиг олон талахтай. Хэрчсэн талах, цагаан талах, үртэй талах, тас хар талах, Франц талах, кросон чихэр мэхэртэй тэгээд нөгөө буулчиг юм уу гэнэ. Тэгээ би хайрцагтай юм бас хүнс харж үзээгүй баг. Тэгээд янз бүрийн амтантай ингээ хайрцсан байсан байхгүй. Энэ юу юм бэ гэсэн чинь комплекс гэсэн. Комплекс гэж юм. Тэгэл Nesquik шоколадтай юутэй мүүтэй. Тэгээд яг ягаад хоол нь бас дуртай юм бэ гэх юм бол энэ мөч байж магадгүй би олоод авсан. Тэгээд Миша худалдааны нөгөө саксаа ингээд янз бүрийн лааз, жимс янз бүрийн одоо кейк, мейк, шоколад саксаа дүүргээд гэртээ ирсэн байхгүй. Тэгээд санаа угаасаа Германд өмнө байсан учраас сонирхол ерөөсөө байхгүй. Тэгээд би нэг юм амар сайн санаж байгаа. Санаах өмнө нь явцсан байсан. Явцсан байсан. Манай ээж угаасаа санаахтай илүү хайртай. Тэг учраас би ингээд тэмцэгч байхаа. Бас дандаа багын травма шүү дээ бүх юм. За тэгээд би нэг юмыг аягүй сайн санаж байна. Тэр Германд очсон анхны өдөр би food хоолны команд орж исэн. Тэгээ Монгол тийм юм байхгүй шүү дээ баг. Тэ тухайд хомсдлын дундуур байсан чинь хаяа нөгөө мах цах олдохоор ингээ идэн. Гэхдээ гой чихэрлэг гой амттай хоолоор хизээч ингээ хан гэж байхгүй байгаад хүмүүс дандаа дутагдaltaй байсан болохоор тэгээд гой юм юу байсан бэ гэх юм бол талхан дээр маас түрхээ дээгүүр ингээ сахар цацаад иддэг байсан байхгүй юу. Тэг чинь одоо хамгийн хүүхдүүд бас нэг мэдхгүй хөгшин ах шиг яриад нэ тэ.
Тэгээд тэр орой галт тогоонд би нэг жижигхэн сандал дээр ингээд гიშгцэн Мишагийн төвшин рүү арай дүгцэн. Тэгээд Миша яаж исэн бэ гэх юм бол 3 4 төрлийн лаз онгоолгоол тий. Надаа тэр Peach юу лээ? Peach James юу штий. нэг үгзэг шиг хэлбэртэй юу? Тор. Yes, Тор идсэн pineapple юу лээ? Хаан боргоцоо идсэн 5 6 төрлийн жимс идээд за дараа ингээд шоколад идээд 3 4 төрлийн шоколад идээд cornflakes-ийг сүттэй хойлж идэж үзээд тий. За тэгээд тэр нөө янз бүрийн ингээд булчиг юм идээд хазаж мазаад тэгээ ингээд айгу хөрхөн би зүгээр хажууд нь ангаагаад Миша миний амлуу ингээл хийж исэн аахгүй. Тэгээд сүүлд ингээд буудан дээр ингээд тасарсан ингээд. Тэгээд Миша толгойг жоохон илээл. За тэгэл тэр юм санаж. Тэгээд яг хоо одоо буцаага сэдв рүү ороход миний амьдралд чөлөө цаг надаа байгаа юм бол байнга очимоор байгаа хүн хин бэ гэх юм бол Миша. Ирээдүйн бүх амьдралаа зүгээр хамт өнгөрөөё гэх юм бол Миша. Тэгээд Миша юу хийж чадсан юм бэ гэх юм бол Дамиран бит хоёр дээрээ миний мөрөөдөж байгаа юм Миша хийцэн байгаа байхгүй. Тийм байгаад? Тийм нөлөөлөл орцсон. Яг гэх юм бол Дами би яг хуучин идрээ байсан юм бол Дами миний хажууд нь 30 минут тэгээд ингээд та изээ явах юм. Та ажиллая гэж гэх байсан байхгүй. Тэгээд Мишагаас энэ номыг бичих эхэлсэн шүү дээ. Яг гэх юм бол Дамиран бит хоёрын харилцаа жоохон тиймэрхүү болсон. Тэгээд яаж ерөөхдөө энийг засах боломжтой юм бэ гэвэл яг миний анхны зорилго ерөөсөө биш байсан. Гэхдээ энийг бичээд за яг миний хүсэж исэн хайж байгаа юм хин хийж чадсан юм бэ гэх юм бол Миша төгс хийсэн юм байна. Тэгээд Миша энийг яаж хийж чадсан юм бэ? Тэрийг ерөөхдөө энэ номныхаа бүлэг 9 10 одоо 2 дахь хэсгийн ихний бүлгийг ингээд цаасан буулгацсан байна. Тэгээд миний хувьд бол тэгээд юу юм бэ гэх юм бол жоохон өөрийнхөө намтар өөрийнхөө түүх тэгээд хинт зориулаад дандаа дамиран чамдаа чиний ингээд бичсэн байгаа. Тэ тиймэрхүү ном байна. Тэгээд ер нь бол ном бичгтээ 3 4-өөд шинээр бичээд эхэлсэн. Бага юмыг бүгдийг устгасан. Тэгээд хизээ устгаа болцсон бэ гэх юм бол тэр Мишагийн бүлгийг 2 удаа 2 Мишатай холбоотой бүлгийг ингээд бичсэн чи энэ юм байна. Окей. За энэ хүн чиний дэргэд зүгээр байсан юм байна. Чамд нэг ч удаа нэхэмжил явуулаагүй юм байна. Чамд хийж байгаа юмны дунд хизээж ороогүй юм байна. Чиний орон зай бол чинийх байлгасан юм байна. Чиний дэрэг зүгээр байсан юм. Одоо би өмнө бол яг Дамирын хажууд байхдаа ингээд цагаа оновцоо өнгөрүүлээч. Тэ хичээлээ хийгээч, гэрийн даалгавраа хийгээч. Юу хийгээд байгаа юм бэ? На $100 хэмэл байхны subscription оновчоо ашиглаач. Гэрээ цэвэрлээч, аятайхан байгаач гэд харилцаан дээр ч гэсэн тий. Өглөөлэдэг. Тэгээ өглөөл ахаа хүнээс угаасаа ингээд хоол ингээс ятгахтай ингээд зайгаа барьчих байхгүй. Тэгээ ингээд ясараа өглөө хүн ороод ирэхээр угаасаа нэг 50 байж чадах юм. Фак нөө хатам ээж синдром тэр ихгүй. Би энэ дээр бүр инээд ирээд байгаа. Тэгээд ер нь бол энэ номыг бичиж байхдаа яг хариултаа олж чадсан юм. Хамгийн гол нь бүх бүлгээ Дамид уншуулсан. Чин дээрээ санал нийлж гинүү. Аав нь яг ийм байсан уу? Зарим юмнуудаар үгүй аав өөр байсан юм байна. Тэ? Янз бүр юм зассан. Хамгийн гол нь 3 4 бүлэг тэрч Дамигийн тухай. Одоо 2 дугаар ангид яаж исэн бэ? Сургууль солиж байхдаа яаж исэн бэ гэх мэт ч. Авид төрснийхэн дараа яаж исэн бэ? Бүх юм ингээд бичсэн байгаа. Тэгээд зарим юмыг Дами мартсан байлаа, зарим юмыг амар зөв санаж илээ. Тэгээд энэ зөв байна. Санал нийлж байна. Энийг жоох өөрчлөх өөр байсан шүү гэд ерөөхдөө аудит орцсон гэх юм уу та. Авдгийн ойсон мэдрэмж нь ямар байсан бэ? Дамиран уу? Тийм, Дамирангийн мэдрэмж нь. Ваа та 7 дугаарыг 2 удаа өлөрөө шаацсан юм. Тэгсэн амар гоё тийм нэг юм сэтгэлийн холбоо үүсэж чадсан уу? Мэдэрсэн үү? Яг нэг тэгэх юм бол нөгөө буцаага нэхэмжлүү болоод ирнэ. Гэхдээ ер нь бол нөгөө ийм байсан юм уу? Та над шиг мэдрэл муутай байсан биз шүү. Та надаас мэдрэл та ерөөхдөө намайг ингээд мал зал дуудах ямар ч ирэхгүй юм бэ штэ мэж тэгээд тийм ээ тийгэл ингээл яг уу нэг талдаа тойрны харилцааг зөв чиглүүлэг рүү оруулсан. Яагаад вэ гэх юм бол тэр Мишагийн бүлэг би бичсэн болохоор. Тэгээ одоо Дамиг айгүй чөлөөтэй байлгаж байгаа. Араас нь нэг сүртэй явахгүй. Яг ингээ гүн юм руу ингээ ухаан сонирхлоор орцсон байгаа юм бол би дундуур нь юусоо орхоо болцсон. Тэг. Зүгээр ингээ. Тэгээд хамгийн гол нь яг санаж байна.
сургууль дээр танаа хүүхд ерөөсө сууж чадахгүй байна гэл. Багш нь тэгэл гэл. Тэгээд тухайд манай ээж дамиринд хөдөөнөөс 2 өндөг өгсөн байхгүй. Зүгээр түүхийн өндөг биш, жинхэнэ одоо бүдүүлэг жимсэн болсон өндөг. Нөгөө юутэй буцаагаад өндөг гаргадаг. Дэгдэхээ гаргадаг тийм өндөг. Тэгээд тийм 2 өндөг өгчөөд тэгээд манай гэрт инкубатор байхгүй. Тэгээд дайми шууд онлайн ороод инкубатор температур, чихийн хэмжээ дараараа тэгэл зэсийн кабель ашиглаад жижигхэн гэрэл ашиглаад тийм хайрцаг ашиглаад тэн дотор ингээд дулаалгын материал оруулаад хоолны термометр одоо температур хэмжигчийг оруулаад тэгээд дотор нэг ус мус хийгээд усны сав хийгээд чихийн төвшингийг яг зөв байлгаад тэгээд 3 хоног зүгээр ингээд мэдэл муутай юм шиг араас нь явсан байна. Зүгээр ингээд бүрэн фокуслаад инкубатор бариад тэгээд тэр 2 өндөгнөөсөө дигдэхэ гаргацсан байхгүй амжилттай. Тэгээд хөөрхийн яг хоёлоо нас барсан. Тэгээд аймаг хямраад уйлаад айгу хөөрхөн гэрийн гадаа нүх ухаад хоёлын оршуулад тэгээ өөрийнхөө дуртай бичээнийг дотор нь хийгээд тэгэл холоос арахтан гэдэг аймаг уучлаарай гэл уйлаад суугаад авахгүй тэгээ ингээд буцаагаад хөрсийг хийгээд дээр нь ийм загалмаа хоёрыг ингээд зоогоод тэгээд өмнөх 7 хоног тэр багштай ингээд ярьжсэн байхгүй танаа хүүхд ерөөсө суух чадвар ерөөсө байхгүй байна гэл хүүхдээ ингээд хараад 3 хоног тэгээд нэг худлаа 10 цагт аава би унтлаа шүүгээ худлаа жүжиглээд тэгээд шөнийн 2 цагт цаанаа юм дугаараад байгаа байхгүй тэгэл за окей тэнд инкубатораа барьж байна мэдчихсэн байхгүй тийм учраас тэгээд маргааш нь 11 цагт хүртэл ингээд нойр муутай ингээд яваад байсан тэгээд шууд буцаагаар инкубатор руу явсан байхгүй тэгээд би шууд ойлгоод авсан энэ суух чадвар нь бол төгс гэхдээ сонирхдаг юм блоо ингээд төгс явчихдаг юм байна тэгээд тэр сургууль дотор нэг нэмэх нэг хэд юм бэ тэгээд тийм юм дээр суух юм уу what the fuck тийм тэгээд ер тиймэрхүү юмнуудыг бас оруулцмаа тэгээд ер нь бол бас яг шууд ингээд ээж аав нар за ингээрээ тэгээрээ тэгсэн ном ерөөсөө биш зүгээр миний одоо хүүхдэд харьцаж байгаа аав ээжтэй харьцаж байгаа тэр харилцааны намтар гэх юм уу да тэгээд тэндээс юм гарч ирнэ хүн болгонд гэхдээ яг юм жортой юм ерөөс байхгүй за 12 цагт ингээрээ 1 цагт ингээрээ ядаргаатай хүүхдээ ингэ шүү тийм биш зүгээр миний маш олон анзаарсан юм тэгээд тийм ном бичсэн байгаа тэгээд яа надад бол айгу таалагдж байна хэдэд хүмүүст уншуулсан тэгээд бүгдээрээ нусан буу болсон тэг айгу цогцолт авсан тэгээд би бас энэ номыг бичихдээ нэг 3-4 бүлэг айгу хэцүү байсан уйлаад биччихсэн яа ер нь бол цустай ном тэгээд одоо дахиад нэг edit хийн тэгээд айгу гоё юм бэ гэх юм бол нөгөө химэл ухааны юу авсан одоо би бичсэн гэхдээ химэл ухааны яасан бэ гэх юм за энэ чинь нуршаад байна энэ хэрэггүй энийг ягаад дурдсан юм бэ дахиад ном дотор ингээ гарахгүй байна одоо ерөөхдөө химэл ухааны гоё юм бэ гэх юм бол тэр 280 хуудсыг тэр чиглээ нэг мөс ингээ хараа сууж байгаа хгүй хүн тэгж уусаа чадахгүй тий бүр ингээ өгүүлбэр үгийн төвшөнд бүгдийг санаж байгаа штэ би жишээлбэл энэ номныхаа бүлэг нэг тий эхний хэсэгт ямар үг хаана ашигласан бэ мэдэхгүй шүү санахгүй шүү одоо fuck you money ном биш 5 жилийн өмнө бичсэн бүлэг 3 юуны тухай байсан бэ би одоо мэдэхгүй буцаага хараад окей ингээ гараад ирэн заяа химэл ухаан дээр тийм асуудал ерөөсөй байхгүй тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол за чи тэгээд нөгөө амар сайн юу гэдэг юм бэ гэх юм бол гадаадд нөгөө development editor гэдэг ажлын байр байдаг байхгүй юу юм бэ гэх юм бол нөгөө номыг хамт хөгжүүлдэг тий энэ хэрэггүй амар туршлагатай амар сайн бичдэг хэдэн олон номны ард гарсан маш олон ном дээр editor сууж исэн тэгээд тэр хүнд ингээ цалин өгөх ёстой гэхдээ хаяа чиний сэдв чиний ном эсвэл чам дургу байж магадгүй өөрийн юм шингэх магадлал тийм өөрийнхөө шингэх магадлал химэл байх нь юу юм бэ гэх юм бол сарын $200 төлнө хизээч ядрахгүй чамд дуртай дургу гэсэн юм байхгүй чиний номыг аагаас хамгийн сүүлийн өгүүлбэр хүртэл ингээ бүгдийг ингээ санаж байгаа тэгээ энэгээр дамжуулаад хамаагүй сайн ном бичиж чадчихжээ тэгээд ChatGPT 5.6 Soul Max төвшөндөө баярлаа. Айгуу сонирхолтой тэгээд
би юу анзаарсан бэ гэх юм бол одоо химэл байхаан гараад ирээд хүн болгоно нэг аппликейшн хөгжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгээд дүүр интент app map заяа бүгдээрээ нохон бас. Тэгээд би сүүлд юу ойлгосон бэ гэх юм бол химэл байхаан юу юм бэ гэх юм бол чиний хийж байгаа угаасаа сонирхож байгаа юмыг чиний хийдэг юм also яг өнөө дами дигдэхээ ингээд хамт хийгээд тэр ChatGPT химэл байхаан байсан бол тэр хоёр дигдэхээ өгөхгүй байсан баха. Тэгээ ядаргаатаа гэрт нэг баа гэл бахан техникийн маасан дотор өндөрн дотор ингэж өвцөн сууж байсан байх магадлал байхгүй. Тэгээ химэл байхаан юу юм бэ гэх юм бол чиний угаасаа сонирхож байгаа юм дээр төгс ментор юм байна. Тэгээ одоо би өглөө болгон хөрөнгө олтын багцынхаа тухай бас ярьдаг байхгүй. За өнөөдөр би энэ хувьцааг нэмээр байна. Юу гэж бодож ин гэсэн чинь за чи энэ сектор дотор аль хэдийн дахиад нэг хөрөнгө олт хийцэн байна. Тэгээд түрүүний ярьжсэн tail risk-ны хамгаалт юусоо байхгүй юм байна. Тэгээд энэ багц дотор тий энэ хувьцааг нэмж болно. Гэхдээ энийг хасчвал илүү оновчтой байж магадгүй. Тэгээд нөгөө theta beta тий delta correction delta neutral багц болохгүй юм байна. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол багц ерөөхдөө яах ёстой юм бэ гэх юм бол нэг хувьцаа унаад авах юм бол эсвэл хөрөнгөний зах зээл унж байгаа юм бол тэгээд зарим чиний хувьцаанууд нь унна. Гэхдээ эсрэгээрээ зарим нь өсчвөл нөгөө айгуу гоо ингээд 50 баггүй юу. Тэгээд тим багцыг үүсгэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нөгөө ChatGPT химэл байхаа надад айгуу тус болдог. Тэгээд за гэж чи ингээд хөөрөөд байгаа юм биш үү? Тэ ингээд сандраад яагаад биш юм бүү? Жон харж ил та анханасаа чиний позицид нь том байсан юм байна. Жижиглээд өгөөч. Тэгээд Kelly Criterion-ы дагуу ингээд яваач. Тэгээд янз бүр ингээд ном дотор ингээд их сургууль дотор ингээд хөрөнгө олтын багц construction portfolio management-ийн талаар онлууд ингээ айгүй их байгаа. Гэхдээ ер нь бол яг нэг супер хөрөнгө олтлагчийн хажууд бүх юм ингээ хийж чаддаг хүн байхгүй юм бол яаж хаана оновчтой ашиглахыг мэдэхгүй. Тэгээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь бол тогтмол миний хөрөнгө олтын хийх чадвар ингээ дээшлээд байгаа. Яг гэх юм бол өглөө болгон тэ химэл байхантай багцынхаа портфолиогийнхаа бүтэц зохион байгуулалт авж байгаа зарж байгаа юуны тухай ингээ маш оновчтой гүнзгий ингээ яриад байгаа болохоор за тэгээ энийг авчих юм бол тэ яах юм бэ гэвэл тэ миний beta exposure юу юм бэ тэгээ option-ууд авах юм бол тэ time decay аль нь хэмтэх юм бэ аль нь үнэтэй юм бэ гэд айгуу гоо ингээ яриад өгч байгаа. Тэгээд юу юм бэ гэх юм бол төгс ментор гэх юм уу тэгээ ном дээр бас яг адилхан гэж сэдв жоохон хадаар суучлаарай. Хань тийм нэлийн урт яриа явуулаад гэхдээ номны яриа бол маш гоё юм тийм ээ. За хурдхан ном маань гар дээр англиараа ер нь бол одоо бараг гарахад бэлэн хэцүү юм юу юм бэ гэх юм бол айгуу сонио аргаараа бичсэн айгуу товчхон түн гэсэн өгүүлбэрүүдээр ингэ бичсэн. Орчуулахад бас тийм амархан биш нэ. Та англи хэлээр гарах уу? 500 ширхэг англиараа гаргах баха. Их өөр байсан зүгээр. Манай Монголд бас нэг тиймэрхүү хүмүүс байдаг л да. Монгол хэл дээр ном уншихад ч үнэн төвхтэй байдаг. Тэ? Яг хоо англи хэлний хувьд жоохон маргаан ойлгодог хүмүүсийн хувьд бол монгол хэлээр унших юмсан гэсэн хүмүүс байдаг. Гэтэ англи хэл дээр ихэвчлэн уншия гэсэн нэг сэтгэлүүд их ирдэг учраас англи хэл дээр худан гараасай. Би бүлэг 7-гоо юу яасан? ChatGPT-гаар орчуулах гэж үзсэн. Яг хоо гурилдж байгаа. Гэхдээ зарим хэсгүүд бүр амар гүнзгий орж ирлээ. Яг гэх юм бол амар сонин. Англи хэл ямар хэл юм бэ гэх юм бол нэлийн мэдээлэл дамжуулдаг тэ одоо дата шиг хэл гэх юм уу да. Монгол хэл ийм өргөн хоолоод гэх юм уу гүнзгийнээс гарч ирдэг. Ээж минь гэсэн үг одоо англи хэлээсээ байхгүй. Хүү минь гэсэн арай гүнзгий утгатай байхгүй. Тэгээ авдын тухай тэр бүлгээ бичиж явахдаа яг хуу тухайд би бас ингээд би анх юу бодож исэн бэ гэх юм бол монгол хэл ном бичгтээ жоохон төвхтэй юм байна. Амар урт сунжирсан юм болоод ирэх юм байна. Тэгээд зүгээр яад юм бэ гэх юм бол нөгөө ном бичиж явахдаа өөрийнхөө бичсэн юмыг ингээ байн хараад ах юм бол нөгөө мэдрэмжгүй болчтیں۔ Энэ гоё юм уу муухай юм уу ерөөс мэдрэхэ болчтیں۔ Тэгээд би яад юм бэ гэх юм бол хаяа англи хэлээр бичсэн юмыг герман хэлээр орчуулад дахиад уншдаг байхгүй. Тэгсэн чинь амар өөр хүн бичсэн юм шиг энэ гоё энэ явахгүй байна. Тэгээд тултал нь англиараа бичээд уншсан тултал нь германаар ингээ яатсан. Тэгээд би нэг удаа Авидын нэр сонгохтой холбоотой нэг бүлгийг ингээд монгол хэл рүү орчуулад тэгээд тэр бүлгийг ингээд бичиж байхдаа би надад амар хэцүү байсан байхгүй нэг нулимс ингээд тэгээд тэр би монголоороо ингээд уншсан чинь би зүгээр ингээд ойлоо л байгаа байхгүй 30 минут зүгээр ойлоо л. Тэгээд дараа нь яагаад ийм болчихвоо гэдэг нэг асуусан чинь за монгол хэлний онцлогийн нөгөө одоо хүмиш гэл нөгөө амар ингээд deep throat нөгөө
хэл юм аа. Тэгээд ямар хэл юм бэ гэх юм бол нөгөө бичиг үсэг нэг сүртэй байдаг байсан дээр үед. Тэгээд ерөөхдөө дуугаар шүлгээр ерөөхдөө мэдээлэл дамждаг байсан. Тэгээд ингээд гэрт дотор ингээд хүмүүс дуулна эсвэл шүлэг юугаараа. Тэгээд ерөөхдөө барууны шүлгүүд ерөөхдөө өгүүлбэрийн эцэст зангигддаг. Тэ? Fast, mast, тэ? Last тэргээр яадаг. Гэхдээ монгол шүлэг толгоогоор ингээд зангигддаг. Тэгээд яасан бэ гэх юм бол ChatGPT-тэй бас нэг Chinamin тухай ярьсан. Тэ. Chinamin тухай ингээ яриад Chinamin шүлэг надаа ингээ тайлбарлаж өгөөд, шинжилгээ хийгээд өгөөд ийм утгатай шүү нөө дархан руу алхдаг тий. Ганц бус шүү гэдэг тийм нэг маш гоё янз бүрийн шүлгүүд байсан. Тэгээд би яасан бэ гэх юм бол за окей тэгвэл энэ бүлгийг ихэвчлэн зүгээр монголоор үлдээчих. Тэгээд нөгөө хүүхдээ нэр өгнө гэдэг чинь ерөөхдөө нэгэн албан ёсны шашинтай холбоотой. Тэгээ авид гэдэг чинь нөгөө бас бурхны нэр бас нөгөө Авид гэдэг Перс араб утга орсон байсан болохоор тэн дотор жоохон ийм албан ёсны шүлэг маягийн юм оруулчих юм бол бас болох юм байна гэд надад зүйлсэн байхгүй. Тэгээд яг тэр аав хүн ингээд чихлүүн ойртоод 3 удаа нэрийг өгдөг. Тэгээд дараа утга мутга ийм учраас дараа тэрийг ChatGPT айгу гурилдаад заяа. Шүлэг хэлбэр лөө толгоо зангидсан. Шүлэг болгоод чанамтай төстэй оруулсан чи бүр ингээ арьс амарсан болчих. Oh my god. Тэгээд монгол хэлийг амар хүндлээд ирсэн. Яг гэх юм бол шал өөр товчлуур дээр эмоц цохилт өгж байгаа байхгүй юу. Тэгээд герман хэл яг ингээд тас яг нэг Пруссиа яг нэг ном журмын дагуу яг ингээд мэдээл аль болгон эвтэйхэн шиг бүтээмжтэй дамжуулах хэл. Заяа. Англи хэл жоохон төстэй. Монгол хэл юу юм бэ гэх юм бол тэр шүлэг заяа. Тэгээд тэр юу юм бэ гэх юм бол нөгөө талд амьдэрдэг хүүтэн зовлонтой амьдрал. Тэгэл бидний шүлэг дандаа ингээ сайн сайхны тухай ерөөсөө биш шүү дээ. Тэгээд ер нь бол дээр үед маш олон хүмүүс зүгээр нас ордог байсан. Тэ? Үлсэж өгөн, хөлтөж өгөн зууд тэ ер нь тэгээд энээс болж нөгөө олон мянган жил тэгээ амьдэрсэн бол хэл дотор үлдэц нөө сүнс нь байдаг юм аа. Тэгээд тэр сүнсийг би тэр орой харсан чи вау гэсэн байхгүй. Тэгээд төстэй юм юу юм бэ гэх юм бол нөө саяхан Odyssey кино гарсан шүү дээ. Тэгээд Odyssey номоор ингээ грекээр юм уу яг оргиор ингээ номоор унших юм бол яг монгол шүлэгтэй адилхан ингээ зангигдсан яг нэг ийм 12 өгүүлбэр тан гэл яг нөө амаар дамжсан юм байсан болохоор яг монгол шүлэгтэй жоохон төстэй ингээ бичигдсэн. Тэгээд тэрийг ингээ олоод авсан чи окей за би тэгвэл чамтай хамт шүлэг гэхдээ шүлэг биш. Гэхдээ монгол хэл таарсан темперэ бичье. Товчхон түм пам. Тэгээ монгол хэлний өгүүлбэр айгүй хүчтэй дууссан юм байна заяа. Тэ. За одоо болно шүү. Бам. Тэг ингээд ер нь бол төм гэдэг дуустдаг. Тэгээ монгол хэл нөгөө шүлэг мүлэг ингээд дуугаараа байсан болохоор нэг юм хайрцлагдсан өгүүлбэр гэсэн юм байхгүй. Одоо нөгөө ерөнхий өгүүлбэр, туслах өгүүлбэр нэг өгүүлбэр оруулаа, кома оруулаа гэсэн юм ерөөсөй байхгүй. Монгол хэл хизээ яаж гоё явдаг юм бэ гэх юм бол яг тэр ингээ жоохон арх ууцсныхан дараа ингээ шүлэг уншаад тэг ингээ толгоогоороо зангитаа товчхон пум явах юм бол амар гоё гэдэг юм байна. Гэт тэгээд тэрнээ таарсан англи хэлээр ингээ бичээ тэгээ орчуулахдаа бас яг ингээ монгол сүнс нь гараад ирэх ёстой. Тэгж бичиж байгаа. Тэгэхээр ийм төрлийн юмыг химэл авах байхгүйсэн бол би хийж чадахгүй. Харахчгүй, анзаарахчгүй, мэдэгчгүй. Тэгээ өнөөдөр хүртэл монгол хэл ном бичих тохиромжгүй юм аа гэд тэнхтэй явах байсан. Шал өөр юм байлаа. Та санхүүгийн ном бас нэлийн бичсэн шүү дээ, тийм үү? Тэгэхээр санхүүгийн ном за түрүүний одоо гарах гэж байгаа ном хоёрын хоорондын ялгаа буюу аль нь илүү гэсэн нэг юм мэдрэмж өгсөн бай. Илүү санхүүгийн ном бичгээд санхүүгийн ном юу юм бэ гэх юм бол одоо Time to Die Fucking Money гол нь юу юм бэ гэх юм бол тайлбар. Нэ тийм учраас тэг. На тийм учраас тэг. Ойлголт өгдөг. Гэхдээ хүнийг өөрчилдөггүй. Гэхдээ Fucking Money айгүй олон хүмүүсийг өөрчилсөн. Ямар хэсгүүдээр өөрчилсөн бэ гэх юм бол literature-тэй ойрхон хэсгүүд. Яг түрүүний таны хэлсэн сайн зохиол яадаг юм бэ гэх юм бол хүнийг өөрчилдөг байхгүй тодорхой хэмжээнд. Тэ. Одоо нөгөө дээрвийн грекийн тоглолтуудыг үзэх юм бол Romeo Juliet, Hamlet гэх мэт чинь үзэх юм бол чиний зүрхний байршлыг жоохон өөрчилдөг байхгүй. Гэхдээ хизээч тайлбарладаг.
Тайз нэр Hamlet одоо дахиад хулцгартаад байна. Hamlet дахиад одоо юмыг хойш нь тавьж байна. Тэ. Гэсэн Hamlet-ийн өрсөлдөгч шууд гарч ирээд шууд шаагаад байна. Энэ хоёрын ялгаа энэ шүү. Номон дотор хизээч тийм байхгүй. Сайн кинон дээр бас байхгүй. Кинон дээр би одоо гүнхтэй байна гэд ерөөс байхгүй яг ингээд дүрээрээ ингээд үзүүлэх тэгээд тийм байгаа юм бол вау гэдэг байхгүй. Окей. Миний өмнө Fuck You Money Time to Die гэх мэт ч номнууд бүгдээрээ ерөөдөө тайлбарна. Энэ удаад бичсэн юмд ерөөсөө тайлбар нэгч байхгүй. Ер нь бол literature лөө ерөөхдөө нэлээд төстэй. Ер нь бол баг тайзны тоглолт болгох боломжтой. Тэгжээж ерөөхдөө гүн нүлөө гарч байгаа. Тэгээд би анзаарахгүй Fuck You Money дээр яг тэгсэн одоо туулагчийн түүх байна. Тэ? Бата ахын түүх бас нэг миний сургалтын дотор ордог. Тэ? Тэгээ манай профессор юм ээ. Энэ бол literature-тэй төстэй байсан болохоор хүмүүсийг тэр хэсэг нь өөрчилсөн. Тэгээд энэ ном сайн зарагдсан гэх юм уу да. Тэ. Би тэгж таамаглаж би яг сайн мэдгүй байна. Тэгээ энэ ном тэр чигтээ literature болох гэж үзсэн. Тэгээд яг уншсан хүн тэгээд дараа надад хэлэхгүй да чадсан уу үгүй юу. Би бол өөрийнхөө бичсэн сэтгэл хангалуун байна. Гэхдээ засвар дахиад орно. Өмнө байс химэл хаан байхгүй байсан бол одоо гарч байсан. Тэгээ одоо химэл хаан энийг хас энэ сонжирсан байна. Энэ өөх ихтэй энэ хас тэ. Энэ өнчж जैन энэ яаж энэ мухан гэл. Тэ. За. Окей, нилийн хэмэрлээ тэ. Тэглээ нилээх яриа орж ирлээ. Уулна. Энэ хүртэл ингээд дуустал нь сонссон хүн баярлаа. 5 асуулт бэлдсэн байсан. Гэтэл 5 асуултынхаа би ерөөсөө 4 дээрэл гацлаа. Тэгээд ерөөхдөө энэгээр дуусгая. Яагаад тэгэхээр шал өрсөд дөрөв орох гэдэг учраас өнөөдөр гоё яриа өгсөн баярлаа. Бас ярьслага хийгээгүй бас нилээдгүй удсан байна. Тэгээд бүгд нь бас наадмын хүргэе. Сайхан наадсан бах. Одоо тун удахгүй автоматагийн дараагийн гой гой контентууд бөмбөгдөж эхлэн шүү. Тэгээд шинэ аппликейшн, шинэ бүтээгдэхүүн гарна. За баярлалаа баяртай. За баярлалаа. За идроо тэмцлэгийг үзээ та хөрөнгө оруулалтын зөвлөгөө шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол за санхүүгийн тайлан болон хувийн уулзалтын цаг гарлаа. За ажлын өдөр өглөө 9-өөс 18 цагийн хооронд та дуртай цагаа сонгон Google Meet-ээр уулзалт хийх боломжтой. Эсвэл манай офс дээр хүчрээ санхүүгийн зөвлөгөө авах бүрэн боломжийг нэгээд байна. За энэхүү зөвлөгөө буюу уулзалтан дээр яг юу тусгагдж байгаа вэ гэхээр та ямар мэргэжлийн багц сонгох ёстой. За хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл нь хаана байдгийг зорилгоо яаж тодорхойлох вэ? Зардлаа яаж бууруулах вэ гэсэн одоо хувийн санхүүтэй холбоотой зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх юм. За хэдүүлээ үргэлжлүүлээд хийж байгаа үцгэе.